За энэ алкоголыг болох талаар яриа. Болох гэж хичээж байгаа хүмүүс нь дийлэх гэнэ баг. Тэгсэн мөртлөө чадахгүй байгаа. Үнц суурь юу вэ? Өссөн орчноо ингээ бодоод үзэх юм бол зөндөө олон травманууд байсан. Манай ээж намайг 8 настай байхад шинэ осолд өнгөрсөн. Ер нь хүүхднээс сэтгэл зүйн болон биеийн хүчирхийлэл өссөн. Чиний тэр үеийн тодорхойл төр яг ямар хүнийг боловсралтай хүн гэж хэлэх вэ? Ордод Германд орон гэргүй байсан гэж хэлж болно. Айдсаа дарахгүй, айдсаа хөтлөөд Айдастай үедээ үрдэл гараа нэгт чинь зориг шүү дээ. тий. Тэр нас нэг хүүхдийн механизм байгаа. Хүнд нүдэн дүртэнгүүтээ зодуулангуудаа Монголд одоо дутагтаад байгаа зүйл нь гэвэл ирчүүдээ одоо хайрлах. За сайн байцгаана уу? Бүгдээрээ шинэ оргил подкаст тавтай морил. Би оргил байна. Шинэ байна. За өнөөдрийн маань зочин бол хүмүүс комедиан гэдгээр нь илүү сайн мэдэх бах. Шин залуу байна. Шин залуу байна. Польш залуу. Польш залуу. Польш залуу байна. Одоо Монгол залуу болсон. Одоо Монгол залуу энэ урт үстэй. Монгол бороо залуу болсон. Тий. Тэгээд Mongolian dude. тий Mongolian dude гэдэг бас YouTube channel бас нэгээд одоо 2 жил болж байна уу тий. Тий. Манай найз маань ирсэн байна. Одоо бит хоёрын нийт 3 дахь подкаст болж ах шиг байна. Яг бит хоёрын золоо бит хоёрын Тий. бит хоёрын 4 бит хоёрын анхны тий. Тий. Тийм подкаст эхэлж байна. Тэгээд төрөл бүрийн сэдвэр бол ярий гэж бодож байна. Угаасаа зөндөө олон сонирхол нэг зүйлс байгаа. Тэр юу ч гэсэн сүүлийн үед сонь сайхан юу байна да. Сая хөвсгөл яваад ирсэн. Тэгсэн буугунаад байсан тий. 5 дахь өдөр хөвсгөлөөс ирсэн. Тэгээд хөвсгөлийн жаргамт гоол утсан. Тэгээд баруун тайг руу явж үзээд цаатангуудын амьдралтай танилцсан. Тэгээд тэнд хийсэн одоо хамгийн одоо тусламжтай зүйл нь яг тэр дархтын хотгорд ёроо хардсанд орж үзлээ. Хусанд орж үзсэн. Тэр хамгийн гоёсэн. Ер нь хаяа нэг хардсанд ороод байгаа харагдаад идэв штэ. Instagram дээр харахад. Би нэг 4 жилийн өмнө Санжаагийн манай найзтай цог хардсанд орох уу гэж санаатай бай. Тэгээд Улаанбаатарын ойролцоо Адам Эва гэж байдаг. Адам Эватай хөшөө байдаг. Тэ нөгөө ёроо налах руу явахд ч илүү те. Тэр тоолгол дээр. Тийм. Тинчээ ер нь хүмүүс үл хардсанд ордог. Тэгээд Wim Hof гэх мэтчлийн хүмүүсийг бодоод ер нь хардсанд орж үзье гэж бодож исэн. Тэгэхээр Санжаа найзтайгаа цуг анх хардсанд орж үзэж исэн. Харин сая бол яг анхны удаа яг тэгээ байгаль дээр орж үзсэн. Тэгээ бас маш сайхан дурсан байсан. Хэцүү байсан. Хэцүү байгаагүй. Уснаас гарсны дараа хэцүү байдаг. Хамаг би ингээд татгнаа тэгээд амар тийм юуны хүйтний үдэлт мэдрэгддэг. Гэхдээ тэрийг 2 минутыг хүлээж агаад дараа нь бүр би амар гоё болчдөг. Тэгээд дулаан өргөөл. Дээрэс нь мэд би яг 1 сарын үед манай Мөнгөнбаяр сэтгэл зүйчийн ээж цэцгээгчээр нэхий дээл оюулсан. Тэгээ нэхий дээл бол яг хөдөө аялахад бол төгссөн байлээ. Би тэрийг маш их мэдрэгцсэн. Одоо ингээд машинд ингээ явангуудаа олон цаг ингээ явахаар ингээд бөөр гидсний хэсгээр нурууны ар хэсгээр ингээд араад идэг те. Хүйтэн зузаа хувцсан өмссөн ч гэсэн ингээд араад идэг. Тэгэнгүүт нь яг ингээ нэхий дээл өмссөн чи ус даарахгүй дулаахан хайрахгүй. Тэгээ би бас эсхий гутал өмссөн байсан тийм учраас ерөөсө даараагүй. Тэгээ би бас ингээ яг хөсгөл явахаас өмнө бодож ирсэн. Одоо нөгөө нэг юуны сүдэн үлийн күртэг байдаг. Тэрийг авах уу эсвэл нэхий дээлээ авах уу? Гэхдээ нэхий дээл чинь амар жинтэй шүү дээ. Ер нь хүнд. Тэгээ бодвол 2 күртэг авах арай л ихтэх юм байна. Тэгээд ChatGPT-гээс асуусан чи нэхий дээлээ авч яв гээ тэгээ. ChatGPT шийдвэр гаргасан шүү дээ. Тий, тэгээд тэр нэхий дээл бас амар нэмэр болсон. Ягаад гэвэл хардсанд орлоо, гарлаа. Нэхий дээлээрээ би ингээ хучлаа. Нүс бол одоо нэг сүдэн күртгийг хучлах юм бол би бол бүр илүү даар штэ. Арсны усанд ороход ч одоо хүний биеийн температур ингээ байх хэмжээнээс огцом доошлонгууд буцаад ингээд бие махбод ингээд бүр өндөр халалт яваад тэр хоорондоо одоо тэр нэг хүнд хэрэггүй байгаа нямбактер вирусыг ингээд устгachтай юм шүү. Би тэгж нэг уншиж байсан. Би яг тэрний тухай ном Kindle дээр авсан байгаад байгаа. Тэр номыг уншиж эхлэегүй байгаа. Ер нь бол одоо тэгээ Wim Hof тэгэнгүүт нэг юуны
хүйтэн эмчилгээ, криотерапи, кол терапи гэж байгаа. Тэгээд 4-5 жилийн өмнө одоо нэг юуны Холливуудын дийлэнх од ч юм уу спортын хүмүүс ч ингээл тэ мөстэй усанд ингээ ороод тэрийг ер нь бол илүү одоо олон хүмүүс дэлгэрүүлсэн. Тэгэхээр нь яг тэр дээр бас суралцмаар байгаа. Гэхдээ бас одоо жишээлбэл миний нэг зарим дагдаг фитнесийн мэдлэгтэй хүмүүс ингээ хэлж байгаа. Хүн ингээд хүйтэн усанд орох юм бол тэр нь одоо нэг одоо юуны булчингийн одоо чичигнээд ингээд халалт үүсгдэг. Булчингийн нэг юуны булчинтай болох эсрэг үйл явддаг гэж хэлж байгаа. Тэгэхээр тэрийг бас зөвлөхгүй байгаад байгаа. Hypertrophy булчингийн хөөлтийн эсрэг үйл явц болж магадгүй гэж байна. Тий. Миний бодлоор энэ бол энэ байгалийн юм багт байгаа байхгүй яг бид нар ингээд дээр үесээ хэдэн сая жилийн өмнөөс л ингээд халж нэг үзэл хөрж нэг үзэл хүүтэнд ингээд өөрийнхөө ер нь байгальтай ингээд дасан зохицох юу чинь одоо ингээд сүүлийн үеийн судалгаануудаар ингээд эрүүл байх бүх юмыг чиглээд байгаа шүү дээ. Яг хүн ингээд өөрөө эрүүлжих боломжтой гэдэг юм. Тэгэнгүүт угаасаа тийм хөрж халдаг одоо тэр үед чинь байнга хал уусанд ордоггүй л байсан билгүй дээ. Байнга хүүт уусанд л ордог байсан билгүй дээ. Тэр нь ингээд бас Гэтэ бас өдөр болго усанд орох чи эрүүл биш шүү дээ ер нь бол. Тий. Гэтэ яг тэр Wim Hof гэж одоо яг сая дурдсныг би David Goggins Wim Hof гэх мэт яг хүмүүс миний хувьд нэг юм миний парадаймыг shift хийсэн гэх юм уу одоо нэг миний юу хүний лимит гэж хаана байдгийг ингээд цааш нь явуулсан болохоор миний хувьд одоо жишээ нь би баргийн юмнаас нэг даарахаас нэх айдаг. Ялангуяа монголчууд бол нэг яг хүүтэн орны хүмүүс даарахаас бол маш их айдаг. Яг уу цагаагаараа хөндлөж байгааг шинж байх л та тийм маш их одоо өвдсөн ч юм уу тиймэрхүү асуудлуудыг туулж байгаа болохоор доороосоо битгий даар ингэдэг гэл. Тэгмүүд би Wim Hof-ыг бодвол за би чирэг гэл өөрийгөө итгүүлчдэг ч юм уу тэгээ ерөөсөө нэг тийм хайрцагнаас намайг гаргацсан шүү дээ бас. Тэр тал дээр юу гэж бодож байна? Би бол эсрэгээрээ бэрэг үйл болонгууд нь одоо малгай, бэли, маск тэгээд дулаан авцлагыг боддог. Тэгээд ялангуяа нэг юу өвөл бас өвөл болон хавар носон одоо гүтэл носон өмсөд тэгээд нодин хавраас юу яаж эхэлсэн нэг юу хаварч гэсэн нэг хаврын салхи хаврыг нэвт гэдэг штэ тий. Түүнтэй адилхан нэг ерөнхийдөө шагаанаас дэш яг нэг шагаагаа бас дулаан байлгах тал дээр бол юу ажиллаж байгаа. Гэтэ би хичнээн бэрэг мөртлөө бас нэг өөртөө нэг сэтгэл зүйн тийм сорилт өгсөн одоо хардсны усанд орох. Тэгэхээр тэр бол ер нь сэтгэл зүйн бас тийм өөрийгөө одоо тий комфорт зоноос гаргах зүйл гэж харж байгаа. Ерөнхийдөө бол дулаан яваад хаяа чаленж маягаар тий mental blockage баг ивдэх маягаар тийм чаленж өгдөг гэсэн үг. Монгол хүмүүст ингээд нэг бөөр нурууны асуудал баг айгүй дийлэнх байдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэйг. Тэр ерөөсөө юм доороосоо сэрүүн байснаас болдог л гээд. Эмчнэр хүмүүс тэгээд идэв шүү дээ. Чөтгөрөөс эмчт үзүүлсэн чинь чи бол доороосоо маш сайн дулаан авчих хэрэгтэй шүү гэлдэг жил. Тэр бол үнэн дулаан явбал мянган лан тэгээд би бол одоо яг эсхий гутал өмсөж эхлээд амар миний нэг юу амьдралын чанар дээшилсэн. Ягаад гэвэл нэг энгийн гуталчин дотроо одоо ингээ носон оймс өмссөн ч гэсэн хүл ингээ хайраад идэг. Эсхий гутал одоо юуны холын аян замд ч гэсэн явсан ч ерөнхийдөө хүл даарахгүй. Сайхан дулаахан. Тэ эсхий гутлын нэг онцлог нэмийг ивэл хуурай өвлийн нөхцөл бол төгс. Одоо нэг байнга одоо нойтон бороо ч юм уу эсвэл одоо тийм цаасмаас хайлаад байхаар чинь тэр чинь ер нь эсхийд муугаар нөлөөлдөг юм байлаа. Золоо ингээд Европт боловсрал эзэмссэн. Европт ингээд Польш улсад 10 жилээ төгсөөд тэгээд Германд бас их сургуулаа бизнес удирдлага төгсгөнсөн тий. Тэгээд манайх бол ингээд боловсролын аль болох битээр боловсролын талаар айгүй ярихыг хүсдэг. Тэгээд боловсролыг ингээд зөв дадрал гэж хардаг. Тэгэнгүүт чиний ингээд харж байгаагаар ер нь ингээд Монголын боловсролын систем ч
ч юм уу тэр талаар ер нь бодож үзчихсэн үү? Бодож үзчихсэн. Тэгээд одоо яг Монголд ингээд төрж өсөөд ингээд тийм ялгаанууд юу вэ? Тэгээд тэнцэнээс авах юм нь юу вэ? Одоо Европын тэр Польшийн боловсролын системээс Монголын боловсролын системээс бас авах юм нь юу вэ гэдэг ч юм уу. Би Польшид 10 жилээ төгсөөд тэгээд Германд их сургуульд сурсан. Тэгээ миний мөрөөдөл нь юу байсан бэ гэвэл би англи хэл дээр одоо англид их сургууль суръя гэж мөрөөддөг байсан. Гэхдээ нэг санхүүгийн боломж байгаагүй. Тэгтээ бас нэг давуу тал нь юу гэвэл Европт байгаа учраас нөгөө Польшийн ишчин Европт үнэлэгдэж байгаа учраас тэр давуу талтай. Тэгээд ингээд ер нь ингээ хакердаад Германд ч их сургууль төрийн одоо улсын их сургуулиуд үн төлбөргүй байдаг. Үн төлбөргүй мөртлөө одоо юуны семестрийн төлбөр төлдөг. Тэгээ тэр нь тухайн үед нэг 200 ерөнхийдөө академик жилчин 2 семестртэй. Тэгээ нэг семестрийн төлбөр нь 250 евро орчим байсан. Тэгэхээр чин 500 евроны жилийн сургуулийн төлбөр бол үнэгүй л гэсэн үг шүү. Үнэгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ надад ер нь бол юуны би чи 18 таа ер нь гэрээсээ тусдаа гарсан. Тэгээ яг ингээд би дагаад сурыг гэхээр ер нь бол англи руу явах ямар ч боломжгүй. Дээрээс нь нэмээд Монголын иргэншилтэй учраас одоо английн одоо виз, интергээд тэгээ тэр чинь нөгөө юуны ялангуяа нэг Европын холбооны бус орон учраас одоо юуны санхүүгийн одоо баталгааны бичиг баримт гэдэг бөөн бичиг цаас байдаг. Тэгэнгүүт нь тэр Герман их сургууль маань яг Польшийн хэлтэй өөрөөр хэлбэл юу замын үүд ирээн шиг гэж хэлж болно. Замын үүд амьдраад ирээнд их сургуульд сурна гэсэн үг. Тэгэхээр өдөр болгон би Польш талдаа амьдраад тэгэнгүүт нүглөө болгон хэлд аваад Германд их сургуульд англи болон герман хэлээр эзэмшсэн учраас эндээ бол амар баярлдаг. Ягаад гэвэл улсын сургуульд үн төлбөргүй шахуу боловсрал эзэмшсэн. Тэгвэл тэр боловсрол эзэмшсэн хүмүүсийн ялгаанууд одоо жишээ Монголын боловсрол системийн талаар ч Монголд анх ирээд яг нэг гайхах зүйл нь юу гэвэл ингээ хувийн сургуулиуд руу эцэгчүүд хүүхдүүдээ явуулдаг юм байна. Польшид бол одоо 10 хүүхдээс 2 хавцаа миний үед бол 2 хавцаа л одоо хувийн сургуульд ордог ч юм уу. Бүгдээрээ одоо улсын сургуульд ордог. Тэгээ Монгол төрчрөнгөтэй зөндөө олон хувийн сургууль байхад бол нэг гайхаж исэн. Тэгээд одоо хувийн сургуулиудын төлбөр одоо баг Европын зарим улсын их сургуулиудын төлбөрөөс илүү өндөр байгаа. Одоо жишээ нь орчлон сургууль байгаа тий. Одоо нэг хүүхдийн жилийн төлбөр нь одоо 30 сая хавцаа ч юм уу. Ер нь тэгэнгүүт нь ингээ бодоо ерөнхий боловсролын сургууль чи 12 жил сурна тий. 12 жил сурна. Тэгэнгүүт нь тэр 12 жилийг нь одоо 30 саяар ингээ өржүүлэнгүүт нь тэр чинь ойролцоогоор 360 сая төгрөг байгаа. Тэр 100,000 долларыг одоо төлөөд зарим зохиолдол бол тэрнээс илүү их мөнгө байгаа шүү дээ тий. 100,000 долларыг зөвхөн одоо нэг 10 жилийн сургуульд нь зориулаад тэгэнгүүт нь тэр нь одоо хамгийн гол нь буцааж одоо өгөөж өгөх үү гэдэг том асуулт байгаа. Тэгэнгүүт нь Монголд хичнээн олон одоо эцэг их тэг хүүхдүүдээ тийм өндөр зардалтай хувийн сургуульд явуулах чадамжтай юм гэж байгаа. Тэгэхээр хүртээмж асуудалтай. Яг энэ нэг Европ болон Аз соёлын ялгаа ах шиг байна л да. За бас Монголын бас өөрийн онцлог байна те. Хангалттай одоо төсөв боловсролын салбарт олигтой анхаардаггүй, зөв бодлого анхаардаггүй ч юм уу. Яаж ч удсан ингээ 50 60 хүүхэд улсын сургууль сураад нэг ангид. Хамаг одоо тоног төхөөрөмж бол тэр бол дараагийн асуудал болж байгаа байхгүй. Хөдөө сумдуудад бол бүр ингээд хүүхдэн байранд хүртэл сууж байгаа хүүхдүүд зөндөө байна. Тэгэхээр бас нэг ялгаа нь юу гэвэл одоо ерөнхий боловсролын сургууль нь хаана байгаасаа шалтгаалаад нэгдүгээр сургууль сурж байгаа хүүхэд одоо юуны хотын загт бас 2 улсын сургууль сурж байгаа хүүхдийн байдал нь шал ондоо шүү дээ тийм ээ. Польшид бол харьцангуй нь юу гэвэл одоо хүртээмжтэй дулаахан тэгээд хангамж сайтай.
дид бүтц маш сайтай. Одоо сургууль байх юм бол сургуулийн спортын зал эсвэл одоо компьютерийн зал нь юм уу маш сайн одоо тогтжуулсан стандарт хангасан одоо Монголын одоо хувийн сургуулийн түвшинд байна. Одоо жишээ нь би Porsche-ийн хөдөө өссөн. Тэгээд өглөө 7 цагт автобус биднийг хурж иж аваад тэгээд сургууль руу аваачаад хичээл дууссан гут нь буцаагаад хүргэж өгдөг байсан. Улсын сургууль. Тэгэхээр мөнгө төлөхгүй өстэй тий тэр. Мөнгө төлөхгүй. Тэгэхээр улсаас тэр хангамжийг бол өгч Яг хөө тэгээд нөө мөнгө төлөхгүй ч бас биш л хал та Тийм. нөө дамаа тэр эцэг их нь маш их ажиллаад өндөр татвар төлөөд тэр нь тийшээ ороод өгдөг ч юм уу. Татвар төлөгчдийн мөнгнөөс одоо юу санхүүжүүлж тэрийг байгаа. айгу гоё зөв зарцуулж байна тий боловсролтой. тий Англид бас би яг 10 жилээ төгссөн хүний хувьд бас одоо би бас улсын сургууль сурсан. Тэгэхэд яг одоо миний санахын манай сургуулийн одоо тоног төхөөрөмж, манай сургуулийн байр одоо юу гэдгийг бүхэл юм яг л Монголын хамгийн лаг хувийн сургуультай л харьцуулагдах бах. Бараг илүү ч биш магадгүй. Тийг санагдаж байна. Тэгэхээр яг улсаас нь бас боловсролт маш их мөнгө хайдаг л байх л та тий. Европт бол баруун Европт ялангуяа. Тэгэхээр Porsche-д бас одоо Англид мөн бас адилхан байхаа. Бидний 10 жилд байхад чинь сургуульд одоо сэтгэл зүйч байсан. Дээрээс нь бас одоо юуны карьер төлөвлөлтийн тийм хичээлүүд бас орж исэн. Одоо бол гэхдээ Монголд ер нь миний мэдээ хувийн сургуулиудад бол Ер нь бүгд нэвтэрсэн байгаа тэр л тий. улсын сургууль бол бүр ингээд анхны үндсэн хэрэгцээг яах вэ гэдэг асуудалтай байгаа. Яг технологичгүй. За Польшид одоо ингээд боловсрол эзэмшээ тэнд нийгэмд ингээд уусаад ингээд амьдрахад нэг юм гол зарчмын хувьд одоо жишээ нь Европ, Азийн гэдэг ч юм уу, Польш, Монголын гэдэг ч юм уу ялгаан дээр уг хүнийг нь яг ямар хүн болгож хүмүүжүүлж байна. Ялгаан дээр. Миний бодож байгаа Золоо комедиан болгож байна. миний бодож байгаа зүйлээр Porsche болон Монголын би ихтэй нэг Монголд 10 жилд сурж үзээгүй их сургуульд ч сурж үзээгүй учраас яг харьцуулт хийх одоо боломжгүй гэж харж байгаа. Гэхдээ надад ер нь авууштай зүйл юу вэ гэвэл Porsche чинь 1-ээс 6 хүртэл одоо бага сургууль гэж явж байгаа. Тэгээ бага сургуулаа төгсөөд 6 дугаар ангийн шалгалтаа өгөөд гимназ гэж байсан. Тэрийг нь одоо боловсон. Гимназ нь 3 жил байдаг. Тэгээд юу тэр гимназаа төгсөөд шалгалт өгөөд гэхдээ гимназтаа манай багш нар амар хуу мундаг байсан. Манай Porsche хэлний багш бол Porsche хилцүүн одоо шилдэг профессор одоо Ян Миоде гэдэг Porsche-ийн алдартай одоо Монголын нэг Чойма багш байдаг шүү дээ те алдартай монгол хэлний тэгээд уугарч бичгийн багш Чойма гэ багш Монгол толготны 100 эрхмээр гарч исэн. Тэрнтэй дүүцэх тийм мундаг профессор нь багш нь байсан. 10 жилийн багш. Манай 10 жилийн багш. Манай математикийн багш нар амар надаа мундаг санагцсан. Одоо ингээ бодонгууд нь биднэрт яг боловсрал одоо олгоё гэсэн тийм хичээл зүтгэлтэй. Тэгээд ерөнхийдөө яг Porsche сургуулиудаа ингээ дурсахаар амар тийм гой санагддаг. Ингээ багш нар маань одоо сэтгэлээсээ одоо хүүхдүүдэд одоо мэдлэг толгонд нь одоо юм оруулъя гэсэн бодолтой. Тэр дид бүтцэн ч гэсэн байсан хичнээн одоо Porsche-ийн хөдөөний сургууль гэсэн юм бол амар тийм одоо баярлаг талархал төрдөг. Тэгээд их сургууль Герман Porsche хоёр ч бас ингээ ялгаатай. Тэгэнгүүт нь Германд их сургуульд сурахаар надад хамгийн таалагдж одоо ингээ бодоход таалагдж байгаа зүйл нь гэвэл биеэд ах боломжийг өгдөг. Яагаад гэвэл чамд ингээ тоглоомын дүрмийг чиглээд өгчдөг. За ийм шалгалтууд өгөх ёстой шалгалтын одоо шалгалтууд нь тэнд болно. Тэгэнгүүт нь чиний одоо нэг эцэг ерөөсө бүртгэхгүй. Чи ирнэ үү, ирэхгүй юу? Чиний өөрийн асуудал. Чи өөрөө хувийн цагаа яаж удирдах вэ? Гол нь одоо ингээд чи тэр шалгалтуудаа амжилттай өгөөд явах юм бол хичээлдэж ер нь очихгүй ч байж болно. За Англид бас ер нь тийм. Тийм, сони тий. Монголд тэгэхээр их сургуульд ирц авдаг уу те? Авна штэ. Ааха. Чи яагаад тасалчаа гэлээ. Бараг нэг бодлын тэр нь давуу талтай жоох гэхдээ аль аль нь сул тал давуу талтай л баг. Би бол одоо жишээ нь тэр ирц авдаггүйгээс болоод амар тасалдаг энэ төр болж баларж исэн. Яг хөө тэндээсээ суралцаад алдаага зассан л та. Гэхдээ яг нөгөө нэг огцом тим эрхчлөө олгоцсон чинь
ирэх шаардлага юм тэгвэл ирэхгүй гэх. Аа. Тиймэрхүү асуудлууд бас байсан. Тэгээ бас нэг Porsche-д Монголтой харьцуулах юм бол ийм юм байгаа. 10 жилээ төгсөөд хүмүүс юу яадаг? Цаашдын одоо амьдралаа төлөвлөх үүднээс эсвэл одоо дунд сургууль руу орно. Лицей рүү. Тэгээ яшээ өгөөд их сургууль сурна. Эсвэл одоо юуны мэрэгжлийн сургуульд орно. Тэгээ тэр мэрэгжлийн сургуульд оронгуудаа тодорхой одоо мэрэгжилтэй болно. Тэгээ яшээ өгч болно, өгөхгүй ч болно. Ямар ч мэрэгжлийн шалгалт өгдөг. Одоо гагнуурчин ч юм уу, эсвэл одоо юуны механик ч юм уу, эсвэл одоо барилгын юм уу тоглож. Тэгэнгүүт нь яг юу хүүхдүүдэд ерөнхийдөө жил юм 2 жилийн өмнө багш нараа сануулж эхэлдэг. За одоо жил 2 жилийн дараа шалгалт өгнө шүү. Тийм учраас дараачийн алхмууд чи юу юм бэ? Өөрийнхөө ирээдүгөө төлөвлөх үүднээс ингээд зам нь ингээ гараад бэлэн болчих одоо чи яэш өвхүү цаашаа их сургууль сурах уугүй юу гэдэг зүйл байгаа. Монголд яг 10 жилээ төгсөөд бас ялгаагүй л коллеж гэж бас байгаа шүү дээ. Институт гэдэг. Тийш орж болж байна. Эсвэл огт сурахгүй байсан ч болж байна. Дийлэнх нь гадагшаал явж индээ бас яг боломжтой амьдрал. Тэгээд ер нь бас монголчууд баг дэлхийн бүх орноос илүү хамгийн их одоо нэг хүн амын харьцаагаараа хамгийн их өндөр боловсролтой хүмүүс ах миний бодлоор. Ягаад гэвэл маш олон дээд сургууль байдаг. Бүгд бакалаврын зэрэгтэй. Чиний хувьд яг боловсролтой хүн гэж яг чиний тодорхойлолтоор үеийн тодорхойлолтоор яг ямар хүнийг боловсролтой хүн гэж хэлэх вэ? Би бол яг нэг их сургууль төгссөн хүнийг одоо боловсралтай гэж хэлэхгүй байхаа гэж бодож байна. Наа чинь гэхдээ амар энгийн мөртлөө бас амар хэцүү асуулт байна. Боловсралтай хүн. Оргил өтөр бол одоо жишээ нь боловсралтай хүн гэдгийг одоо өглөө босоод жимд явждаг тий. Тэгээд өөрийгөө өдөр болгон хөгжүүлэх дадал зуршилтай. Тэгээд би ер нь тодорхойлчлоо. гэдэг шиг байна. Миний хувьд бол одоо ингээд насан туршдаа суралцаж явж байгаа. Гэхдээ бас одоо нэг юу өөрийгөө танин мэдсэн. Гэхдээ бас нэг юу өөрийгөө болон одоо бусдыг хайрлаж чаддаг хүн гэх юм уу, ойлгож чаддаг хүн. Ясцүүтэй. Өөрийгөө тэгээ бусд хүмүүсийг одоо ойлгох чадвартай хүн юм болов. Тэг би буян жаргал гээд мундаг манай нэг таньдаг ах байдгийг өмнө бас бит хоёр нэг подкаст хийж исэн. Тэр ахын нэг бичсэн тоглоомын дүрм гэдэг ном байдаг. Тэр номноос би ингээ уншиж байхдаа ингээ өөртөө ярилцж байхад амьдралын баг одоо хамгийн гүн утга учир гэх юм уу хүний баг юм одоо баг Масловын пирамидаар хамгийн дээр нь байгаа зүйл гэх юм уу танин мэдэх гэдэг тиймэрхүү юм хэлж ирснийг одоо санджлаа л да. Тэгэхээр яг боловсралтай хүн гэхлээр магадгүй хорвоог танин мэдхийн төлөө дадал бүтээгээд явж байгаа хүн юм болов уу гэж бас бодогдлоо. Надад бас ийм юм орж ирлээ. Одоо боловсралтай хүн хоёр зүйл орж ирсэн. Нэг нь юу гэвэл өөрийнхөө сурсан юмаа бусад хүмүүст ингээд ойлгомжтой байдлаар тайлбарлаад одоо хуваалцах чадвартай. Нөгөө тээгүр өөрийнхөө одоо тэр сурсан юмараа тэр нь одоо сургуульч байна уу хэвийн амьдралч юм тэр өөрийнхөө тэр сурсан юмараа амьдралаа залгаж чадж байгаа хүнийг би боловсралтай хүн гэж хэлнэ. Эхнийх нь болохоор Ричард Файнманы нөгөө хэлсэн үг байна шүү дээ. Чи бусдад тайлбарлаж чадж ерөнхийдөө ойлгосон гэсэн үг гэдэг. Нөгөөх нь болохоор яг практикал тал дээр амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй бол бас тэр чинь тэгээд тэргүүрээ хоолоо олж идэж чадахгүй бол бас одоо ингээд зарим мэрэгчлэр юуны энэ бас нэг юуны Чарли Мангер гэд хүн байсан. Одоо Warren Buffett-ийн хамтрагч тэгээд мань хүн одоо Poor Charlie's Almanac гэд ном байдаг. Тэр бол маш одоо бас best номуудын нэг. Хүн ерөнхийдөө бол хэрвээ чи ангаах тий хүний хэмж одоо барилгын инженер гих мэд чиглэлүүдээр бол хүн боловсрал эзэмших ёстой. Ягаад гэвэл одоо хүн амын асуудал гарч иж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь одоо зөндөө олон хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу салбарууд байгаа. Тэрүүгээр одоо бакалавр
магистр, доктор эзэмшээд тэгээд баахан тэ нэг юуны онлайн ингээ мэдлэгтэй тэгсэн мөртлөө тэрүүгээрээ амьдрч чадахгүй бол чин надад амар хэцүү санагддаг. Ер нь тийм амьдрах ухаантай, тэгээд ёс зүй зарчимтай манай төрд чинь ингээд айгүй гоё өөрсдөө өндөр болох ёстой гэж хэлдэг. Тийм Харвард төгссөн мөртлөө ингээд газал хийгээд байдаг хүмүүс ингээд зөндөл бишгүй байдаг. Тэгээд тэрийг бол боловсрал гэж хэлэхэд бас хэцүү шүү. Ёс зүй айгүй чухал юм шиг байна тий. За сэдвээ жоохон өөрчлөөд нэг юм. Юу түрүү нэг юм танин мэдэх гэснээс юу ярьжсэн шүү дээ. Чи нэг юм сүүдэртэйгээ юу гэлээ тэнцэж байгааг гэлөө. Тий. Тэр талаараа гоё дэлгэрэнгүй яриач. Тэр амар сонирхолтой санагдсан. Юу нь юу хүүхд тахта юу н зовж өссөн. Манай ээж намайг 8 настай байхад машины осолд өнгөрсөн. Тэгээд юу н хүүхд нас одоо тийм сэтгэл зүйн болон одоо тэгээд юуны одоо биеийн хүчирхийлэл өссөн. Тэгээд бас нэг Пошид өссөн. Тэгээд би чинь Пошид одоо ганцаар одоо Аз исэн гэж хэлж болно. Манай ах бас байсан л та. Тэгээд ингээд тэрийг ингээд өөрийнхөө нөгөө өссөн орчноо ингээд бодоод үзэх юм бол зөндөө олон тийм травманууд байсан. Яг хүнд ингээд зовлон ингээд тохиож болно те. Тэгтээ нөгөө нэг юу тэр зовлонгоос одоо ангижрах гэж юм байгаа. Одоо жишээлбэл би нөгөө нэг юу хүнд үгүй хэлж чадахгүй тэгэнгүүтэнтэй аимхаа байх, айцтай байх. Тэгээд би бас нэг overthinker илүү их хит юмыг ургуулж боддог учраас ер нь надад асуудал байгаа юм байна гэд одоо ойлгож ирсэн. Гэхдээ тэрийг би яаж мэдчихсэн бэ гэвэл би 19 дэх ч лөө 20 дэх доо Германд их сургуульд нэг орхоос өмнө 1 жилийн өмнө би нэг юу одоо орон гэргүй байсан гэж хэлж болно. Тэгээ манай юуны дунд сургуулийн найз маань Баян айлын манай ангийн хүүхд их дунд сургуулийн. Би ч бас ерөнхийдөө Гогов гээд хотод өссөн. Тэгээд сургуулийнхаа хотынхаа ерөнхийдөө хамгийн сайн дунд сургуульд тэнцэж байсан. Юуны тэгээд тэнцэж нэг дунд сургуульд орж явахдаа хүүхдүүд нэг юугаас ангиас сонгодгийг. Тэг би нэг хуульч болно гэж өөрийгөө бодож исэн. Тэгэнгүүтний хуулийн ангид ороод тэнцэж нэг нас ингээд дунд сургууль ингээ хуачдгийг. Математик, физикийн анги байдаг. Биологи, хим сонгонгууд нь ерөнхийдөө бол ангаах цаашаа сурна. Мат физ айхан бол одоо зүйл нэг IT инженеринг сурах ингээд тэрүүгээр бас ингээд хүүхдүүд өөрийнхөө нэг юугаа чиглэлээ ингээд сонгочдаг. Тэгээд манай ангийн охин маань миний нэг намайг ерөнхийдөө сайн мэддэг учраас манай аав хоёртой цуг ингээд амьдраач гэж хэлэнгүүт нь би тэгээд хамт 4-5 сар амьдэрсэн. Тэгээд тэр айлд амьдарч явах үедээ би өөрийг ингээ ойлгосон. Одоо нэг юу одоо токсик тэгээд одоо нэг орчинд өсөж байсан байна. Тэгээд тэр айлд би юу харсан бэ гэвэл яг ингээд хайраар дүрэн гэр бүл ямар байдгийг ингээд мэдэрчж байгаа байхгүй юу. Яг гэвэл би өөрийнхөө гэртээ өссөн. Тэгэнгүүт нь манай гэр ийм байгаа учраас одоо бусад айлууд ер нь яг л төсөөд байдаг юм байна гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд тэнд анх амар том одоо юу сургамж авч исэн. Тэгээд манай тэр амар сони юм гэвэл би тэр найзтайгаа холбоог аавч хоёр нь одоо ерөнхийдөө амар холбоотой байгаа. Тэгээд тэр аавч хоёр нь ерөнхийдөө тэр хоёулаа нөгөө бизнес эрхэлдэг. Тэгээд амар тийм ёс зүй, этиктэй, шашинлаг, шүтлэгтэй. Тэгээд надад бас одоо нэг мэрэгжлээ зөв сонгоход одоо зөвлөгөө өгч исэн. Би бас ер нь хэлжсэн би ингээд Монгол буцмаар байна гэж хэлжсэн. Тэгэнгүүт нь чи Монгол буцаж байгаа юм бол пошт хуулиар сурах одоо ямар одоо шаардлагатай юм бэ? Бид тэр нэг орой 3 цаг ингээд ярилцсангуудаа тэгэнгүүт нь би бас өөрийнхөө нэг бизнесийн удирдлагаар сурвал зүгээр юм байна. Яг надад тохирох юм байна гэж мэдчихсэн. Тэгэхээр бас нэг тийм амьдралд бас азар тийм одоо ментор хүмүүстэй тааралддаг амар юу талархдаг. Тэгээд одоо бит хоёр бол энэ талаар өмнөх подкастн дээр ч тэр ингээд хоёлаа бас буу халж захтаж бас ярилцж ийсэн. Тэгээд энэ тэр травмаг тэр дарк одоо тэр
зүйлс чинь одоо чинь түрүүн зоологийн хэлж байгаагаар одоо people pleaser болох буюу үгүй гэж хэлж чадахгүй болох. Эдгээр зүйлс болохоор тухайн үед тэр хүүхэд насанд survival mechanism байсан байгаа байхгүй тий. Тэгж ийж амьд үлдэх, тэгж ийж тий аюулгүй байх тэр одоо survival skill-үүд нь суучаад насанд хүрсэн одоо ийм хүчрхэг ийм эр хүн болсон хойно зарим нь шаардлагагүй хэрэггүй болсон зүйлийгээ дахин одоо анализ хийж хаяхыг нь хайж, хаяхыг нь авч тий. 2026 он хахад чи Windows 95-тай одоо юу явж болохгүй байхгүй юу? Тийм. Тэгээ яг тийм байсан. Ер нь бол нөгөө нэг хамгаалтын механизм. Тэгэнгүүт нь хамгаалтын механизм одоо жишээлбэл би бас нэг сүүлд нэг жилийн өмнө нэг олж авсан зүйл гэвэл одоо ингээ гой утаснууд байдаг. Тэгээ тэр гой утаснуудаа би өмсдөг байсан. Яагаад өмсдөг байсан бэ гэвэл би нөгөө нэг юу хүний нүдэнд өртөхөөс ингээ айдаг байсан учраас юм гой утас өмсдөг байсан. Тэр нь бас нэг хүүхдийн механизм байгаа хгүй. Ягаад гэвэл нөгөө нэг юу тий зодуулах хүнд нүдэнд өртөнгүүтээ зодуулангуудаа тэгэл нөгөө тий юуны радарн доор байхыг тийм одоо нуух харагдахгүй зайдаг тийм зүйл байсан. Одоо тэгээ яг тэр нөгөө нэг асуудлуудтайгаа ингээд яаж засаж залруулдаг ч юм уу яаж эвлэрч одоо ингээд илүү өөр одоо жинхэнэ дөрөв ингээд mature бол. Тэгээ би сая яач нөгөө нэг юу сая нөгөө нэг монолог явууллаа. Тэгээд 23 онд миний хамгийн сайн хоёр Porsche байдаг. Тэгээд нэгнийх нь хорим дээр нь би очсон. Хорим дээр нь очингуудаа за ер нь би хүнтэй одоо ингээд танилцаад үргэлж болох юм байна. Одоо хүнтэй ер нь би нэг Porsche Германд суучихаас Европ сэтгэлгээгээр те юу эсэ одоо нэг юу 40 хүрээд одоо хүнтэй суусан чи яадгийг тэгээд ер нь хүүхдтэй болохгүй жисэн ер нь окей гэж тэгэж бодож ирсэн. Тэгэнгүүт нь хүн ингээд эрүүл харилцаа үүсгэхийн тулд өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тэгэнгүүт нь би чин одоо тэ зөндөө олон ингээд хэрэггүй ачаа ингээд дотроо ингээд байгаад байгаа. Тэгээ тэрийг ингээд зэгцлэх ёстой юм байна гэд тэгээд Эрдэнэбаатар сэтгэл засалч эмчтэр 2-оос 3 жил ер нь сэтгэл засал авж байгаа. Тэгээд миний амьдралд бас маш том одоо өөрчлөлтүүд авчирсан. Сэтгэл засалч дээр явал өөртөө ажиллаж эхэлсэн шүү дээ. Тэгээ өөртөөгөө ажиллаж эхэлнэ. Гэхдээ одоо сэтгэл засалч ингэж хэлэх юм болов та өөрөө англи хэлний сургалтын ном аваад ингээ бие дааж сурж болно. Гэхдээ та зөндөө олон тийм одоо тий даваануудтай ингээ тулгарна. Тэгэнгүүт нь одоо чадварлаг чамайг одоо мэддэг чиний одоо чадвар дээр суурилсан англи хэлний багш авах юм бол тэр хүн чи ганцаараа одоо мэдхгүй нэг 3-4 жил сурах байсан бол тэр хүн нэг жилийн туршид чамайг ингээд гарнаас чи ингээд хөтлөөд тэгээд англи хэлний финик төвшөнд аваачих. Замыг нь төтлөх нь шүү дээ. Замыг нь төтлөнө. Тэгэхээр сэтгэл зүй тэрнээр адилхан зарчимтай. Хүн өөрөө магадгүй илүү олон жил судлаад алдагаа гаргаад суралцаад сурах онлок хийх ч юм уу те магадгүй боломжтой байтал сэтгэл засалж тэр замыг төтлөх нь гэсэн үг. Тийм. Яагаад гэвэл одоо нэг юу одоо чин сэтгэл заслын талаар зөндөө олон одоо англи дээр ном байгаа, подкастууд байгаа, мэдээлэл бол бүх мэдээлэл нь одоо байгаа. Гэхдээ яг юм эксперт хүний доор бол яг сайн одоо тэм сэтгэл засалчийг олох юм бол замыг чинь төтлөөд тэгээд одоо синергийн эффект үүс нэг дээр нэмэх нэг тэнцүү 2 биш нэг дээр нэмэх нэг тэнцүү 3. Нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 байж болж байгаас. Тэр хүний дуршлаг, тэр хүний мэдрэмж. Тийм. Тэгээд тэр одоо тэр мэдээллээс гадуур хэрэгжүүлэлт гэдэг чинь дараагийн түвшний юм байна шүү дээ. Одоо жишээ нь мэдлэгийг одоо чи мэдсэн үү үгүй юу гэдэг чинь чи ашиглаад зан үйл чинь өөрчлөгдсөн үү үгүй юу гэдэг тэр яг мэдлэг үнэхээр суусан уу үгүй юу болчиход байгаа шүү дээ. Тэгэхгүй зүгээр одоо жишээ нь интернетээс ч юм уу зөндөө мэдлэг хоримтлуулж болно. Тэгээд амьдрал чинь өөрчлөгдөхгүй ямар ч хийж байгаа үйлдэл чинь өөрчлөгдөхгүй байвал ер нь мэдээгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө сэтгэл засал одоо би бас өөрөө нэг юу өөрөө төлөвшөөгүй байна гэдгийг бас ингээ ойлгосон. Тэгээд төлөвшсөн байх, насан туршиж байх ер нь тэгэнгүүт нь бас нэг сэтгэл хөдлөлөө
яаж удирдах уу? Ер нь бас нөгөө нэг юу? Одоо өөрийгөө одоо ойлгох гэх юм уу? Жишээлбэл нөгөө нэг юу хүнд үгүй гэж хэлж сурах. Дээрс мэд бас нөгөө нэг өөрийнхөө хэрэгцээгээ хэлэх. Одоо нөгөө нэг хүүхэд наснда өөрийнхөө хэрэгцээгээ одоо нөгөө нэг ерөөсөө нөгөө нэг тийм хинч биш гэдэг ерөөс үл тоох болонгууд хүн чинь нөгөө хэрэгцээгээ хүндлэгээс ингээд эвгүй байдалд ордог юм хэлж чадахгүй. Тэгэл тийм учраас өөрийнхөө хэрэгцээгээ чөлөөтэй илэрхийлэх. Тэгээ бас нөгөө нэг юу нөгөө нэг юу зовлонгоо хуваалцах гэх юм уу одоо жишээлбэл энэ талаар бас ингээд чөлөөтэй өмнө бол тэрийг ингээд нуугаалтай ингээд байх тиймэрхүү чөлөөтэй бас яриаха дээрэс нь бас сүүлийн үед ер нь их хөдөө хүнийг одоо уучлах чадах. Би ингэж боддог. Эр хүний нэг эр хүнийч байх. Ер нь хүний юм тодорхой сайклууд байдаг юм байна. Сэтгэл зүйн хувьд. Яг зүгээр л өөрийнхөө практик дээр хэлж байгаа юм шүү. Ямар нэг онл ном энэ төр биш. За миний хувьд яасан бэ гэхээр нэг 18, 19, 17-оос 20 нас хүртэл ч юм уу нэг юм. Яг тэр үед идэвхтэй танин мэдлэлтийн үе эхэлсэн. Одоо яг юм яг ямар учиртай ингээ тий. Анх нэг 7 8 настай байхдаа бас яг тийм үе байдэн шүү дээ. Бүх юм л сонь санагдал энэ яг яад ийд ингээд. Тэгээд ахаад тэгж явж байгаад би өстө амар лаг маг энтер гэж нэг хөөрж өсвөр насаад аваач нэг тийм болж байгаад тэгээд миний ойлгосноор бол одоо тэгж явж байгаа. Тэгээд юм тоглоом нарийн шоу цэнгэ нэтрэгээд гой залуу сайхан амьдрал байгаа шүү дээ нийтлэг. Найз нөхөд айгуу чухал гэдэг ч юм уу те. Тэгэл үерхэл хайр дурлал энэ гэл. Тэгж явж байгаад ингээ 30 дөнгөж хүрээд ирэнгүүтээ 30 гараал ахаад нэг тийм тань мэдлэлтийн үе шат эхлээд байгаа санагдсан. Ер нь ингээд миний уулзж байгаа хүмүүс сүүлийн үед уулзж байгаа яг миний үеийн залуучууд ер нь яг бүгд л яг энэ процессор яваад шиг байгаа юм. Тэгээд тэр үедээ яг жинхэнэ одоо нэг чинь төрөний хэлдэг шиг юм өөрийгөө танин мэдээд ингээд илүү юмыг уучлалтай хүлцэнгүй болдог ч юм уу. Зарим зүйлийг ингээд тоохгүй өнгөрөөдөг ч юм уу тий. Шаардлагагүй юмнуудыг одоо тоогоол тэрэнд ачааллахгүй болдог. Илүү тийм мачуур одоо яг юм эр хүн би одоо яг өөрийгөө тэгж боддог байхгүй боловсрсан тий одоо жимс шиг тий 34 тавтаадаа л яг юм одоо л би нэг тийм төрсө өдрөөр тэгж мэдэрч ирсэн яг юм насан турлаатай гэдэг тийм мэдрэмж авч ирсэн. Тэгтээ тийхгүй бас залуучууд байдаг тий. Тэр жигтэй ингээд нэг 20 эдийн насныхаа югаар дүштэй өрчдөг ч юм уу. Одоо би бол ингэж зөвлөнө. Хүн туг байж болохгүй. Салхи хаашаа үлэн тийшээ ингээд амраал байдаг тий. Одоо юуны за энэ 7 хоногийн хуваарь те хэдүүлээ энэ хүнийг үзэн яднаа. Тэгээ 3 хоногийн дараа хэдүүлээ тэр хүнийг үзэн яднаа. Тэгээл ер нь бол одоо нэг Facebook чи яг Facebook ер нь бол хүний бас сэтгэл зүйн төлөвшлийг бас харуулдаг гэж би хараад байгаа. Энийг би өстой яг юм монголчуудын ганц тулгамдж байгаа асуудал гэж боддог. Тэр боловсрал гэдээ яриадсэн. Яагаад вэ гэхээр одоо юм рационал сэтгэлгээ айгүй муутай. Нэг хүн нэг юм итгэжүүл тэр зөв тий. Эсвэл нэг юм олоод уншичвал тэр нь л зөв гэж боддог. Өөр үнцэг байхгүй шүү дээ. Европ боловсролын системийн давуу тал нь тэр юмсан. Одоо бидрэг бол яг ингээд математик яг энэ томьёогоор л ингээд тэнгүүд тэгээ тоондоо сайн монгол залуучууд монгол хүүхдүүд айгүй IQ өндөр шүү дээ. Тэнгүүд яг нэг яагаад ийм байгаа гэдэг дээрээ ингээд хилцүүлэг өрнүүлээд тэгвэл буруу юм хэлчихэнгүүд багш шүүмжилдэг ч юм уу тий. Тэгэхгүй ингээд юм олон ургалч үзэл ч юм уу тэр тал дээр юм айгу муу юм шиг санагдаад монгол хүмүүсийн гол сул тал нь. Тийм болоод ч одоо ингээд нэг юм одоо ингээд хэдий сайхан гоё монгол сайхан хөгжиж байгаа гэсэн гэхдээ асуудлууд маш их байна тий. Тэрнээс үүдэлтэй гэж бодод тийм бэ. Одоо тэр туг шиг тий намирдаг. Тий англиар гоё гэдэг одоо emotional regulation одоо сэтгэл хөдлөлөө удирдах. Тэгээд энэ бас амар чухал ягаад гэвэл одоо бас миний суралцж байгаа зүйл нь юу вэ гэвэл ер нь зааг хязгаараа тогтоох. Тэ? Одоо зөндөө олон хүмүүс чинь эрэгтэйчүүдийн дунд ингээд байгаа. Нэг хүнтэй танилцал андаа. Тэр анд гэдэг үгийг утгах ч өөр үстэй. Тий над бас яг над мэдрэмж ч орж ирсэн. илүү дотно Дөнгөж танилцчаад намайг андаа гэдэгхлээр бас нэг юм сонирн мэдрэмж. Үгний үнцнийг унгаагаад байгаа юм шиг мэдрэмж бас өгдөг. Тэгэнгүүт нь хүн зааг хязгаараа одоо тодорхойлж чадах ёстой. Тэрийг илэрхийлэх. За энэ дээр ингээ гэхдээ энэ дээр бол ингэхгүй. Хүмүүс ч амар тийм дундаа ороод байдаг те.
Ингээ очерд ингээ зогсож яхад одоо юу игчнэр ингээ орж ирэнгүүтээ. За игчин одоо яарад байна чи эсвэл ямар нэгэн шалтгаан ингээл урдуур ингээ ороод тэгэхээр ерөнхийдөө бид нар ерөнхийдөө өөрсдөө зааг хязгаараа ингээд хамгаалах тал дээр бас тэгэнгүүт нь бас юуны хүмүүс ер нь бол юу яадаг штэ одоо Монгол нийгэмд чинь хүнийг ингээд сэтгэл зүйн маягаар ингээд дарамтлах одоо pressure өгчиж юм хийлгүүлдэг штэ зарим зүйлийг бол бусдад төвөггүй амьдрал сурч байгаа. Тийм. Бусдад төвөггүй. Ер нь Европ Монголын одоо Ази Европын ч юм уу магадгүй ялангуяа Европ Монголын энэ ялгаа яг суур хүмүүжлийн ялгаа бас энэ баг. Заагийг хаан тодорхойлох, хаан заагаа барих. Тэрэн дээр Европын боловсрал бүр маш сайн суулгаж өгдөг. Магадгүй хэтрүүлдэх зарим дээр. Эсвэргээрээ бас нэг Монгол юу гоё штэ. Бас нэг юм ойрхон аав ээжигээ ах トゥ нартайгаа нэг ойр дотн байдаг. Тэгэхээр энийг аль хэсэг дээр нь заагийг яаж барих вэ гэдгийг сурах нь бас зөв юм шиг байна. Тэгэхээр одоо чинь Англид бас нэг юм миний мэдхийн нэг төрлийн ганцаардл бас байдаг. Тэр нь болохоор ингээд хит заагтай болохоор бас хит дотносох нь бас ингээд жоохон асуудалтай ч үт юм уу. Нөгөө талаар Монголын болохоор юм болохоор хит зааггүй болохоор бүр ингээд хүн болгон орж ирээд ингээд дураар чинь ингээд баундригүүгээр те ингээд ойртож орж ирж эзэгэндэг гэх юм уу юу гэх юм те. Тэгэхээр энэ хоёрын балансыг зөв барих нь бас нэг боловсрал байх. Тэгэхээр яг одоо жишээ нь би болохоор яг Англид бас ингээд тал хүмүүжсэн давуу тал нь би ингээд Монголд ирсэн ч гэсэн зөх хэмжээнд өөрийнх нь заагийг барьж чадаад идэг. Гэхдээ бас чаленж. Бас хүн чинь нийгмийн амтан болохоор тэр заагийг эвдүүлчих гээд байх бас зүйл зөндөө гардаг. Тэгэхээр яг энэ үгүй гэж хэлж чадах байдаг ч юм уу. Тэр бас их чухал байгаад байгаа юм тий. Тэгэхээр энэ боловсрал бол олон юмар хязгаарлагдах нь шүү. Олон юмар ингээд тэлж яах нь шүү. Тэгэхээр яг хөө энэ зөв дадлал гэдэг байгаад бол бас шингэжж байгаа юм. Тэгэхээр яг ийм олон төрлийн зөв дадлыг бүтээгээд өөрийгөө таньж мэдээд бусдад гай болохгүй нийгэмдээ одоо нэмэртэй тэгээд ийм олон төрлийг ингэж эзэмшиж тэр боловсрсан хүн болох гэдэг байна шүү дээ. Тий. Тэгэхээр яг одоо жишээ нь яг энэ саяны ярьсан та хоёрын дурдсан жишээн дээр 40 хүрчээд насанд хүрээгүй байгаа гэдэг хүмүүс дээр бас би бол одоо жишээ нэг энгийн жишээн дээр ярих юм бол зүгээр ингээд хүмүүстэй маргалтахад би ингээд олон дурдчихсэн л та. Нэг бол хүмүүс чамайг хайрлаж байгаа, нэг бол аврал ирэн уйлж байгаа. Crying for help. Тэгэхээр хоёр л төрлөөр хүмүүс чамтай харьцдаг байх нь. Тэгэхээр энийг би ингээд ухаарчих юм бол надтай хэрэлдэх гээд байгаа хүн тий. Тэрийг би өөр дээрээ тусгаж авахаас илүүтэйгээр энэ хүн аврал ирэн уйлаад байгаа юм байна гэдгийг би ойлгоод за энэ удаад би насанд хүрсэн хүн байчи. Аврал ирэн уйлж нэгдэж ерөөсө хүүхдийн л характер гарч ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр би энд насанд хүрсэн хүн байчи. Би адулт нь байчи. Тэгээд том хүн би байчи. Тэгээд энэ хүнийг буцаагаад би хайрлчи гэдэг шийдвэрийг илүү олон гаргаж чаддаг хүн магадгүй бас насанд хүрсэн хүн шиг нөгөө нэг саний emotional regulation гэдэг чинь одоо тэнцээ явж штт. Тэгэхээр тэгэхгүй насанд хүрсэн мөртлөө 40 50 гарсан ч байсан хүн болгоноор уйлал яадаг те. Аврал ирэн уйлал яадаг. Өөрөөр хэлбэл хүмүүсийг доромжлох гутаах ч гэдэм юм ингээл буруу бус руу жигдэг ч гэдэм юм. Тэр behavior зан үйл магадгүй бидрийг насанд хүрээгүй хүн шиг ингэж байлгаж барьж байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг өөрийгөө ойлгох emotional сэтгэл хөдлөлөө ингээд зөх хэмжээнд удирдах чаддаг. Цаг тухайн үед нь тэр үед нөгөө хүндээ насанд хүрсэн хүн нь том хүн байгаад нөгөө хүнийг хайрлах чадвартай ч юм уу те. Би бас одоо ингэж хараад байгаа ямар гоё сэтгэл зүйн номнууд уншсан. Тэгээ тэрний нэг юм гэвэл ер нь бол сэтгэл зүйн асуудал вэ гэвэл нөгөө юу бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Прагматик хандахгүй байх те. Одоо нэг юу өнгөрсөн зүйлд юм боллоо. Тэрийг нь одоо ингээд за болсон. Тэгээ юм болсон. Тэгэнгүүт нь тэгээд тий за одоо цагт амьдрья. Тэгэнгүүт нь өнгөрсөн зүйлтэйгээ ингээд зуралдаад байна. Тий. Эсвэл ирээдүй болоогүй юмтай зурлаа. Эсвэл ирээдүйд болоогүй юмтайгаа зуралдана. Өнгөрсөнд ингэсэн юм чи ирээдүйд тэгнэ штэ гэлээ. Тэг яг л тэр байна л да. Тони Робинс тэгдэг штэ. Чи реалитид амьдрдаггүй.
чи реалитигийн төвлөрж байгаа хэсэг дээр амьдардаг. No, I live in Mongolia. Тэгээд яг хүн юун дээр төвлөрн тэрэн дээр л ер нь. Тий. Тэгэхээр одоо жишээ нь хүлээлт тавихтаа ч юм уу тий. Аха. Яг бодит биш юмыг ингээд хүлээлт тавьчаад ингээд реалитигаас ингээд жоохон бодит байдлаас жоохон хазаагаал. Тэгэхээр аль болох тэр бодит байдлыг байгаагаар нь хүлээж авч тунгалгаар тий ингээд бохирдлоггүйгээр харах тэр чадвар байх нь сэтгэл зүйн эрүүл мэндийг бол бас. Тий, өөрөөр хэлбэл одоо нэг юу сэтгэл засал бол одоо тийм 100% одоо зүйл бол биш. За сэтгэл заслаа авлаа. Тэгээд 30 цаг сэтгэл заслаа авлаа. Тэгэл окей 30 цагаа авлаа дуслаа. Би сэтгэл засарчлаа. Энэ бол ер нь бол нэг work in progress. Тэгээд бид нар ер нь эрүүл мэнд шиг адилхан эрүүл мэндтэй насан туршдаа анхаарах ёстой. Сэтгэл засал бас одоо нэг юу хизээч одоо дуусахгүй ажил. Мөнхийн процесс. Infinite game гэдэг чинь хязгааргүй тоглоом. Тий, хязгааргүй тоглоом. Эзний хэвлийн 6 болчонтой болчлаа. Ирэх жилийн бүдүүн бол тэгэл ялцсан уу, ялагдсан уу тий. Тэгээ хүн угаасаа ингээ байнгын хөвсөл дунд насаар ингээл дааврууд эдисүүд өөрчлөгдөж байгаа. Тэр үед сэтгэл санаа, сэтгэл зүй бас энэ туулж учирж байгаа гадны нөхцөлөдлүүд ч гэсэн ингээл байнга тохиолдож явж байгаа. Тэр болгон дээр л юм өөрийнхөө арга техник олоод байнга л ингээд нэг тэр дадлал юм да ер нь ингээл. Тэг өнөөдөр эрэгтэй хүн байсан маргааш эмэгтэй хүн болоо л те. Юу би ингэж бодсон. Нэг юмыг ухаарсан. Тэрийг ингээд та хоёр дээр ингээд анзаарлаа бүр. За тэр нь болохоор одоо жишээ нь би өөрийнхөө алдааг л та. За би өмнө ингээд хүмүүсийг ингээд одоо жишээ нь бясалгал хийдэг хүнийг хараад ч юм уу те. Хүлээлт тавьчих гад идэг гэсэн юм бэлээ. Одоо 70 хомсраасаа ч юм уу те. Энэ хүн бясалгал хийдэг хүн юм чинь ийм байх хэрэгтэй гэдэг чинь. Нэг бодлын judgment одоо шүүлтүр тавьчаад байна л та. Тэгэнгуутаа тэр хүлээлтэн дээр ингээд энэ бясалгал хийдэг хүн ийм байх хэрэгтэй байтал яагаад ингэж авирлаад байгаа юм бол гэдэг тийм мэдрэмжийг ч юм уу би ингээд өөртөө мэдрээд идэг байсан байгаа байхгүй. Тэгэнгуут дараа нь би нэг ойлгосон юм тэр. Энэ хүн чинь тийм тулдаа өдий зэрэгтэй байгаа юм байна гэдэг ойлголт сүлдээ орж ирсэн гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн болгоны эхлэгцийг адилхан биш. Тэгэхээр магадгүй сэтгэл зүйн асуудал байдаг ч юм уу те травма байдаг ч юм уу хүн болгоныхыг адилхан биш. Тэгэнгუთ одоо жишээ нь зоологийн туулсан зовлон би л яг туулж үзээгүй. Одоо сая ээжигээ алдсан гэж ярьж байна те. Одоо таны бас туулсан төстэй зовлон туулсан байгаа шүү дээ. Аавыгаа бас бага насндаа гэж алдаж ирсэн. Тэрийг би бол туулж үзээгүй байтал те. Одоо бясалгал хийдэг ч юм уу сэтгэл зүйн ном уншдаг ч юм уу тэр процесс та хоёр дээр одоо чинь арай өөр бас ингэж явж байгаа тий. Тэгэнгუთ одоо ийм мундаг болчоод байгаагаар нь би бахарах хэрэгтэй юм байна гэдэг. Тэр дөнгөсөө би бахархлыг мэдэрсэн байхгүй. Тэрийг хэлэх гээд байгаа. Тэгээд одоо энэ найзаараа ингэж бахарах мэдрэмжийг мэдэрч байгаа байхгүй. Тэр цэгээс ийм ухаарлуудыг туулаад өөр дээрээ ингэж ажиллаад тэгээд энэ цэг дээр ирцэн байгаа нь надад тэр бахархлыг төрүүлсэн. Би болохоор түрүүн хэлсэн шиг нөгөө бодит байдлыг хүлээж авдаг гэж чиний хэлсэн шиг тийм байдлаараа би одоо өмнөх хувилбараараа ч юм уу магадгүй хэдэн жилийн өмнөх хувилбараараа харсан болвол одоо чи нэг алдаа гаргахад ч юм уу те би тэрийн шүүгээл. Чи одоо ингээд өчнөөн сэтгэл зүйн боловсрол эзэмшчихэд яагаад ийм алдаа гаргаж байгаа юм гэдэг маягаар хандах байсан баг. Одоо болохоор би ингээ хүмүүсийг миний туулаагүй зовлон туулсан хүн ямар байхыг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр миний нэг алдарт хэлдэг байгаа шүү дээ. Байгаар нь хайрлах гэж. Харин тэр байгаар нь хайрлахын тулд иймэрхүү ухаарлууд одоо миний хувьд хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэгэнгუთ гоё юм нь бас нэг анзаарсан гоё юм нь. Бусдыг тэгэхээр ингээд аль болох баг шүүхгүй болж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэнгუთ эргээд би өөрөө шүүмжнээс айхаа болж эхэлт юм. Илүү өөр гараа шүү дээ. Тийм. Би бол амар тийм хүчтэй шүүмжлэгч байсан. Тэгээд тэрний нэг зүйл нь яг гэвэл би одоо ингээд ааваасаа одоо хизээч аав нь чамаараа ингээ бахархаж байгаа шүү хайртай шүү гэж сонсч байгаагүй. Тэгээд нэг үргэлж ингээд чигшүүлдэг байсан гэх юм уу. Тэгээд одоо сүүлд бас нэг миний ажиллаж байгаа зүйл нь юм гэвэл нэг өөрийнхөө нэг дотоод хүүхдтэйгээ ажиллах тэгэнгүүт нь өөрөөрөө ингээд бахархал авах тэгжээч хүн юу яана одоо илааширдаг.
Дээрэс нь нэмээд нэг юм хэлчихсэн юм аа. Тэгээ ялангуяа нэг юуны ирчүүд бид нар хүн ерөнхийдөө бол те би биэндээ бас одоо те бархлын үг хэлхийг одоо ер нь нэмэх ёстой. Тэгээ юу хэлчихсэн бэ гэвэл бид нар ингээд насан туршдаа олон зүйл ингээ мэдрэнтэй одоо хүмүүс одоо биднийг одоо гомдоон эсвэл одоо те мэхлэн ч юм янз бүрийн болно. Тэгтээ нөгөө нэг хүн ингээд сэтгэл зүйн хувьд төлөвлөсөн байх юм бол одоо жишээлбэл нэг хүнд гомдонгуудаа уучлаад тэгээд үргэлжлүүлээд цаашаа явна. Яг юу хэлчихсэн сая ингээд ороод ирчлээ. Тэгээ бас нэг хамгийн бас нэг чухал зүйл нь юу вэ гэвэл одоо эцэг эхээ уучлах. Яагаад гэвэл ямар ч байсан тэр хүмүүс хамгийн чадлаараа биднийг одоо өсгсөн. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо эцэг эхээ үзэн ядаж болдгүй юм байна. Уучлаад ойлгоод тэгээд тэ одоо байгаагаар нь хайрлах чухал. Тэр үеийн нөхцөл одоо чинь тэр 90-ад оны нөхцөлд ч үгүй тийм үү. Тэр үе тэд нар өөрсдөө бас ямар хүмүүжлтэй өссөн, ямар травматай өсснийг бас тэр бүх нөхцөл дээр авчираад бидний байгаагаар чаддгаараа л өсгсөн баг. Интернет, AI, YouTube байгаагүй. Тэгээд тэр үед чинь сэтгэл зүйн боловсрол бид нар үдийн насан дээр маш их авдаг болсон бохгүй юу. Тэгсэн чинь тэд нар тийм очин нөхцөл байсан бол тэхэл байсан. Тэгээд өөрсдөө хүмүүжлэл бидэрт харилцаагаа өөрчлөх гээд ч юм уу те. Тэхэл байсан. Тэгээд тэр үед тийм байхгүй. Бүх юм тийм бол тийм юм бол юм гэсэн шүү дээ те 90-ад онд ч. Бага хэрэгслүүдээр л ашиглаж те бидрийг өсгсөн байгаа байхгүй. Тийм байгалаараа гэдэг шүү. Тэгэхээр би бас яг энэ процесс дээр бас явж байгаа. Одоо жишээ нь ингээд эцэг эхээ шүүмжлэх иймэрхүү юмнууд ингээд зөндөө над дээр ингээд гарч ирдэг. Ингээд одоо хүртэл зарим хэсгэнд ингээд бүтэн дуусчихаагүй л байгаа. Тэгтээ харьцангуй одоо бол би ингээд ийм бодол илүү их төрдөг болсон гэх юм уу. Тэр нь болохоор би нөгөө standing on the shoulders of giants гэдэг аваргуудын мөрөн дээр би зогсож байгаа хүн гэдэг. Тийм бодол өөрөөр хэлбэл одоо миний эцэг эхийн одоо мөрөн дээр би зогсож байгаа. Тэр яг өөрөө эцэг их болоод улам илүү л ойлгодог юм байл л дээ. Одоо жишээ нь манай хүүхдүүд намайг тэдний төлөө ямар их золиос гаргаж байгааг бол яг бүрэн ухаараагүй. Тэгээ ухаарах чалбгүй одоохондоо. Тэгтээ би тэр хэмжээгээр нь гаргаал байна. Тэгээд хичээнэ, чаддгаараа хичээнэ. Тэгэхэд тэрнээс яг одоохондоо би чи намайг миний чиний төлөө би яаж зүтгэж байгааг чи ойлгож гинөө гэж би одоохондоо хэлэх ирэхгүй гэж бодож байгаа. Тэгээд зөв тэр нь болохоор магадгүй эцэг эхээсээ авсан тэр золиосыг дамжуулах үүрэг нь баг миний. Тэгэхээр тэрүүгээрээ ингээд ухаарад бодоход одоо жишээ нь манай ээж одоо Англид 20 хэдэн жил ингээд амьдрахтаа тэнцээ уул нь магистрийн зэрэгтэй одоо хэлний багш хүн тэнцээ яг тэр мэргэжлэр бол ажиллаж чадаагүй ихэнх хүмүүс тэгдэг очиод хар ажил хийдэг. Би бас өөрөө бас ингээл яг ээжигээ дагаал яг 13 настайгаасаа ингээл айл цэвэрлдэг ч юм уу ингээл офис цэвэрлдэг ч юм уу. Би бол өөрийгөө хідэн жорлон угаснаа мэдэхгүй. Маш олон жорлон угаасан. Тэгээ тэр болгоо ингээд надад бас ингээд өнөөдрийн оргилыг бий болгоход маш их хэрэг болсон. Одоо дараах хугацаанд ч байт юм юу гэдэг ингээд юмыг ингээд голохгүйгээр хийх ч байт юм ажлыг. Тэгээд тэр энэ процессын дээр тэгээд манай ээжтэй харьцуулахад бол би өстой жинхэнэ залхуу амтан байхгүй. Жинхэнэ юу ч хийгээгүй. Одоо жинхэнэ хөдөлмөрийг ингээд жинхэнэ хуруугаа ирж артал ингэж хөдөлмөрлөхийг би бол үзээгүй. Хүүхдтэйгээ харьцуулахад бол арай өөр тий. Тэгтээ яг энийг ингээд улам өөртөө сануулах би чи ингээд аврагын мөрөн дээр зогсож байгаа хүн юм байна. Тийм болохоор надад ийм их боломж гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр шүүмжлэх юм бол зөндөө байдаг. Тэгтээ тэрэн дээр нь биш тэр нөгөөдхөн дээр нь төвлөрөхөд би өөрөө илүү тайван аз жаргалтай одоо grateful тий талархууштай байхлаар би өөрөө хүртэл улам илүү супер болж байгааг анзаарсан бас. Тий. Яс тавьсан нэг юм хаалцаар би нэг залбирлын тухай ном уншсан. Тэр номон дээр нэг өгүүлбэр бүр ингээд зүрх рүү минь орсон. Одоо бурхан хүнд даах хэмжээний зовлон өгдөг. Илүү биш, дутуу биш. Яг хүн
Яг чамд зориулсан тий. Custom. Custom tailored зовлон. Саяхан нэг ийм сонссон. Ямар ч подкаст сонсож байгаад хүний үүлийн үр гэж байгаа. Тэр үүлийн үрийг ингээд гитлгэж болдог. Яаж гитлгэж болох вэ гэхээр Гитлэх нь гэж үгс үү? Тэр нүглийг ариусгах нь гэсэн үг одоо. Окей. Бид нэр одоо нэг муу үйл үйлчлээ гэж бодъё л доо, нэг удлаа ярих ч юм уу те. Эсвэл хүн омдоох ч юм уу те, ээж аавынхаа дуруу ингээд нэг юм муу үйл үйлчлээ гэж бодъё. Тэрийг хизээ гитлгэж болдог вэ гэсэн чинь. Чи ухаарсан мөчөөс. Ухаарчхад гитэлцдэг гэдэг. Тэр үнэхээр амар таалагдсан надаа. Амар гоё үг байхгүй. Хүн ухаарчих юм бол дахиж тэр үйлдэлийг хийхгүй шүү дээ. Тийм. Гэтэ бас нөгөө нэг юу би бас өөрөө нөгөө нэг юу өөрийнхөө зөндөө асуудлаа ингээд харж байгаа юм. Тэгээ толинд эсрэг ингээд өөрийгөө яаж харж байгааг харж байгаа юм. Тэгээ би тэгээд орхисон бол ухаараг байгаа байхгүй юу? Тийм. Ягаад гэвэл өөр дээр ингээд ажиллаж ийж тэгжиж хүн одоо өөрийгөө нөгөө нэг юу сэлж байгаа байхгүй юу? Би болгож байгаа. Процесс чинь тэр данг гэл ороод ирдэг юм биш л те. Тэр чинь бүр Анзаарах нэг өөр. тий. Ухаарах чинь бүр илүү Бүр гүнзгий юм. ухамсарлаад ингээд дадал зуршлын хувьд одоо миний одоо үг үйлдэлийн хувьд одоо бүр биеэрээ хийдэг зүйл болж ш тэр чинь чиг ухаарл болж урж байгаа шүү дээ. Түүнээс ийм байж тэгээ учрыг нь алдсан гэсэн Анзаарах байхгүй. алдаа гарсаар л хэдэн шүү дээ. Тий. Хүмүүс тэрийг нэг андуураад байдаг. Тэрний чинь нөгөө дайнинг крюгерийн эффект гэдэг шүү дээ. Тий. Одоо энэ хэл сурах дээр ч гэсэн одоо нэг үгийг ч юм уу нэг өгүүлбэрийг хараад таньдаг болчлоо. Би мэддэг. Тэрнээс биш тэрийг мастер болгоод яг өдөр тутамдаа супер бүх нөхцөлд ашиглаж 10 30 янзаар ашиглаж чаддаг. Тэр чин жинхэнэ мэддэг болж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр түрүүний хэлсэн шиг мэдлэг зан үйл болж хувирж иж үнэхээр мэдсэн болно. Тэгэхгүй бол зөвөр тэр зүгээр нэг мэдээллийн цуглуулга болчиход байгаа байхгүй тийм. Мэдээллийг биедээ шингээж ижил тэр чинь яг мэдлэг болоод яг нэг зан үйл ухаан болж ухамсартай хүн болж өөрж байгаа. Одоо жишээ нь юу зөндөө олон мундаг хүмүүсийн намтар уншаал те тэдний тухайн уншаалаа. Гэхдээ тэр хүн номын сангаасаа гараад өөрөө амьдралтай нүүр тулахгүй бол хичнээн одоо мундаг ном уншаад ер нь нэмэргүй. Тэрийг гэхдээ хослуулах юм бол тий супер. Хизээч ном уншихгүй мэдлэг цуглуулахгүйгээр зүгээр дан практик дээр үзээд байвал бас цаг алдна. Тий. Тэгэхээр тэр хоёрыг хослуулах юм бол нэг нэгнийгээ бүшлээл өгч юм л та. Нэг дээр нөхөр 3 гэдэг шиг. Тий. 3 гэдэг. Анх хоёр подкаст хийж яхад л зөөр үсээ ургуулж исэн баг. Тий. Би ч гэсэн урт үстэй нэг хэсэг явж байгаа дундаас нь би урт үснээсээ болчлаа. Яагаад одоо хүртэл ургуулад байна? Зүгээр л шалтгаангүй юу? Нэгдүгээр төсчи ороогүй удаж байна. Хоёрдугаарт ер нь бас нэг сэтгэл засал авч эхэлж явах үед дараа нь ерөнхийдөө өсөө ургуулъя. Тэгээ нэг түүх дуртай учраас нэг 13 дугаар зууны Монгол баатарууд ч урт үстэй байсан. Дээрээс нь нэмээд түүхийг аваад үзэх юм бол ер нь Европт дундаж үеийн язгууртнууд хааднаар бүгдээр урт үстэй байсан. Тэнгүүд чинь бас нэг юу урт үстэй хүн чиний хэлдгээр шиг нэг мэдээлэл илүү антен гэж хэлдэг юм шиг тэгээс ер нь ортой. Гэтэ илүү нэг Монгол одоо баатаруудын 13 дугаар зуун ерөнхийдөө Монголын Мандан бадрах үе шүү дээ, хамгийн оргил үе. Тэр үеийн бас монголчуудыг бодоод өсөө ургуулсан. Чиний өмнө бас яг нэг урт үстэй бас мундаг залуу. Манай подкастт орсон. Би бас нэг юу яг энэ сэдвэр нэг юм хуваалцъя гэж бодсон. Сүүл би нэг юуны нэг эрэгтэй хүн байх талаар ном уншсан. Тэгэнгүүт нь ерөнхийдөө эрэгтэй хүн дотор 4 зүйл байгаа гэж тодорхойлсон байгаа. Хаан, амраг, элбчин, дайчин. Yes. King, lover, jester, warrior. The King Within гэдэг номноос би бас уншиж байсан юм байна. Тэгээд энэ дөрөв яг нэг ивэн найрамдалтай байх хэвээр. Хаан байла, тэгэнгүүт нь хааны нөгөө нэг сүдрэн дарангуулагч. Одоо тий амраг байла, нөгөө талаас нь одоо
мэдгүй одоо Касанова гэж хэлэх юм уу яах юм уу те. Аа. Хитрхи амар гэдэг. Тий, хитрхийн амар. Тэгэнгүүт нь одоо элбчин тойрыг би бас нэг элбчин гэж харж байгаа. Ягаад гэвэл хүмүүсийг ингээ өөрчилж байгаа шүү дээ. Трансформашн хийж байгаа. Тэгээ элбчин болохоор бас нэг сул тал нь дэндүү юм non serious joker бас болчих боломжтой. Тий. Дайчин болохоор бас хэтрүүл. Ер нь бүгд хэтрүүлж болохгүй мэл та. Зарим нь болохоор яалтчгүй дутагддаг. Би бүр яг энэ дээр бясалгал хийж бүр хүмүүсийг подкастер хүртэл бясалгал хийлгүүлж исэн юм байна. Ингээд дотоод элбчнээ сонс гэдэг ч юм уу те. Дотоод хайрлагч амарга сонс. Зарим нь ингээд заримдаа warrior чинь дэндүү ажилласаар хагаад ядарсан бүр эцсэн. Тэгтэл дотоод joker элбчин чинь бүр ингээд дарагдцсан нөгөө өрөө түгжигдсэн ч юм уу те. Байж магадгүй бас байдаг. Энэ дээр чи энэ дээр би миний ойлголт юу вэ гэвэл би хагасчил ер нь бокс явж эхэлсэн. Гэтэ завсарлаад одоо тэгээд буцаад папа коуч дээр боксонд явж байгаа. Тэр нь юу вэ гэвэл юу нэг хүүхэд насныхаа үедээ тийм юуны агрессивыг монгол хэлээр юу гэж хэлэх вэ? Aggressive төрөмгийлэл гэх юм. Төрөмгий чанар. Төрөмгий чанар дээр ер нь ажиллая. Тэгээд тэр нэг бас нэг эргэтэлэг мөн чанарыг одоо гаргах нэг зүйл нь одоо бокс. Хүн эргэтээ хүн сэтгэл заслаа авч болно. Гэхдээ би хагас жил папа коуч тэр боксонд явангуудаас баринг хийхэд бол энэ бол бас сэтгэл заслан юм байна гэж ойлгосон. Эрүүл орчинд төрөмгийлэл тэр уур хилэнцээ тэгээд яг тулааны урлагаар эргэтэг хүн бол гайхамшигтай зүйл юм байна. Жинхэнэ терапи яа. Тий. Би бол барилдах дуртай гэдэг юм дээр. Айдсыг давах те өөртөө жинхэнэ нүүр тулж байгаа байхгүй те. Одоо наад зах нь ингээд цохилт ороод ирэхэд флинч хийж ингээд дайлдчихгүй байх гэдэг чинь л бас өөртөө ажиллаж байгаа нэг хэлбэр байгаа байх те. Тэгэнгүүт нь гэхдээ нэг юу айдсаа дарахгүй айдсаа хөтлөөд жинхэнэ зориг гэдэг чинь айдсгүй үед юм үйлдэл гаргах чинь зориг биш шүү дээ. Айдстай үедээ үйлдэл гаргана гэдэг чинь зориг шүү дээ. Тий. Энэ юу айдстайгаа нөхөрлөх, айдстайгаа найзлах гэдэг юм зүйл надад бас амар орж ирсэн. Би ингээ бодонгууд нь өөрийгөө зөндөө зүйл ингээд хүчилдэг байсан. Нэг юу би ч нэг Myers Briggs-ээр бол одоо INFJ тэгээд ер нь бол амар одоо дотгошоо тийм хүн байсан. Тэгэнгүүт нь өөрийгөө нэг комедиг хүчилж байгаа байхгүй юу? Өөр нэг сэлж чадахгүй хүнийг ус руу шидэж байгаа юм шиг тий. Дохгүй зоондоо орж. Тий. Дохгүй зоондоо ороод тэгээд тэр ингээд явсан ингээд замдлаа ингээд харангуут нь бас өөрөөрөө бахархаж байгаа бас нэг талаас одоо бүх бас амар байсан байна гэж бодож байгаа. Тэгэхээр чиний хувьд warrior тал чинь баг зэрэг одоо дарагдцсан байсан гэсэн үг. Дарагдсан байсан. Тэнгүүт нь тэрийг одоо бас юу сэргээе. За нэр комеди гэснээс комедиго болцсон тий. Болцоо. За яага болов тэгээд ямар шалтгаанс тэр талаар бас хүмүүс сонирмж маа. Ярьцэн үү эсвэл заавал яриаг баха. Ер нь ингээд завсарлагаа авъя. Тэгээд бас ерөнхийдөө өөр дээрээ ажиллаж эхэллээ. Тэгэл ер нь болсон. Тэгэнгүүт нь бас нэг одоо би чин 36-тай. Тэгээд бас яг нэг монголчууд урлагийн салбар хэцүү салбар. Өөрөөр хэлбэл нэг юу winner takes it all гэж зарчим явж байгаа гэж харж болно. Zero sum game маяг. Zero sum game. Тэгэнгүүт нь бас би нэг юу шинэ жилийн хөтөлтөйг дургу гэх юм уу. Тэгээ нэг комединуудын 80% орлого нь бол одоо шинэ жилийн хөтөлт одоо шинэ жилийн хаага гэж ярьдаг. Тийм учраас ерөнхийдөө нэг юу дээрс нэмээд хүн ингэ сэтгэл засал авч эхлэнгүүтээ нөгөө анхаарлын төд яг интроверт хүн ч угаасаа анхаарлын төд байх дургүй. Гэхдээ ерөнхийдөө тийм тайван амгалан байдлыг сонирхож эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бас юу илүү ажил хэрэг тал руугаа орё тэгээд ер нь entertainment салбараас гарсан. Гэхдээ одоо чинь иймэрхүү хэлбэрээр одоо анхаарал авах энэ төр бол арай өөр санагдах уу? Одоо энэ ч арай deep явж штэ. Тий. Нэгтээ бас нэг юм байгаад байгаа нэг юу. Хүн чин бас өнөө амтаа. Анхаарал баймааргүй байна. Гэхдээ бас баймаар байна.
би арга хэмжээнд урагдмаар байна гэхдээ очихгүй. Гэх юм үү? Ядаж өргөдчихий Тий, ядаж урагдчихий. Хич биш баймаргүй шүү дээ. Ер нь цаана гэсэн мөртлөө 50 баймаар. Тий. юм яа. Тийм болохоор одоо чинь манай хүн бас ингээд олонний өмнө бас гарч ирэхэд ингээд баг зэрэг жоохон түлхэлттэй байхад нь би бас ингээд ятгаж байгаа байхгүй. Энд чинь ингээд entertainment бизнес руу оргээгүй штэ. Зүгээр салбарынхаа тий одоо боловсролын салбартаа ч юм уу ингээд яг илүү одоо хувь хүний хөгжлийн ч юм уу ингээд нэг юм боловсролтой хүмүүсийн хүрээний салбар дотроо цөөхөн хэдэн мянган хүн танигдчихад ямар ч амьдралд өөрчлөлт гарахгүй харин чи эерэг өөрчлөлт гарна гэд ятгаж байгаа байхгүй би. Тэгээд харин тэгж асууж байгаа байхгүй. Тийм учраас одоо чинь иймэрхүү подкастт орох ч юм уу тэрийг бол үргэлжлүүлээд ингээд явна үстэй. Тийм. Гэхдээ бас яг нэг юу мөнгөний төлөө биш зүгээр яг тийм сонирхлын түвшинд одоо контент хий гэсэн одоо бодол байгаа. Одоо нэг юу яг нэг цалин орлогоо өөр юмнасаа яг зүгээр ажилласаа аваад тэгэнгүүтэн зүгээр яг нэг энэ контентоор би мөнгө олноо эсвэл одоо нэг юу яана гэхээс илүү зүгээр яг ингээ хобби маягаар хий гэсэн тийм бодол байгаа. Тэгээд тэр нь нэг нь Mongolian dude. Тэгээ Идида. Тэр Идида гэдэг нэр бүр над бүр үнэн зөвөн санагдаад байгаа юм. Идида. Тий, Идида. Тэр бас одоо нэг юу би амар олон цаг ажилтдаг учраас тэгээд яг нэг ганц нэг кафе зүйл нь маань одоо амттай хоол идээд тэгээд enjoy хийдэг. Ягаад гэвэл бас нэг юу 2 жилийн өмнө алкогол хэрэглэхээ боллоо. Nice. Тэгээд шоуддгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас тодорхой хэмжээнд кайф авах юм хэрэгтэй. Кайф авах юм хэрэгтэй. Тий. Тэр нь одоо амттай хоол. Тэгээ нэг хоол амттай хоол идэж байгаа юм чи тэр бас хоолоор бас нэг гоё контент хоолны контент үздэг учраас нэг хоолны контент хийж үзье тэгээд. За энэ алкоголыг болох талаар яриа. Энэ бол одоо чинь бас Монгол улсад маш том асуудал шүү дээ. Тэгэхээр нийтлэг болох гэж хичээж байгаа хүмүүс нь дийлэнх нь баг. Тэгсэн мөртлөө чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үндэс суурь нь юу вэ? Миний туршлага бол одоо дийлэх хүмүүсээс шал ондоо яагаад гэвэл би ерөөсөө хичээгээгүй. Зүгээр болигээл ухаа болигээд шийдсэн. Тэгээ тэр нь хамгийн том нөлөөлсөн 2 зүйл байгаа. Нэг нь Эрдэнэбаатар сэтгэл заслаж Эрдэнэбаатар багштай ментортойгоо сэтгэл заслал авч явах үед ерөнхийдөө миний нэг алкогол хэрэглэх хүсэл бүр тэг болсон. Би өөрийгөө ерөөсөө одоо хүчлээгүй. Зүгээр ингээд цаанаасаа тийм тэг болсон. Нөгөөтэйгөр бас уламжлал ангаахын эмчт үзүүлж яхад чи юу н алкогол хэрэглэх төрлийн хүн биш байна. Тэрийг бас одоо мэдэрчээсээ одоо ингээд алкогол хэрэглэнгүүт нь одоо зүрх дэлсэх тэгээд ер нь би амар муугаар нөлөөлж ирсэн. Гэтэ би ер нь хэтрүүлж бол ууж байгаагүйсэн. Тэгээд ингээд энэ 2 зүйл ингээ болонгот нь би өөр амар баярлаад нэгдүгээрт одоо нэг алкогол хэрэглэх хүсэл зеро болцсон байна. Тэгэнгүүт нь бас эрүүл мэндээс анхаарал яа тэгээд надад амар тийм easy smooth байсан гэх юм уу. Ерөөсөө нэг өөртөөгөө одоо тэмцэх ч юм уу эсвэл тийм юм байхгүй. Гэхдээ алкогол хэрэглэхээ болонгуудаа ямар ч гэсэн 1 жил би ч яг адилхан үед комедиг бас гараад тэгээд алкогол хэрэглэхээ болоод тэгэнгүүт нь ерөнхийдөө нэг хэсэг ганцаарцсан. Хүмүүс уцаар залхаа болоод тэгээд давхар нийгэмшилт айгу багасчих нь шүү дээ. Нийгэмшихээ болоод фоморох мэдрэмжээ яаж давталсаа энэ тэнд гоё пари мари. Гэхдээ тэгэл тэрэн дээр бол ерөнхийдөө гайгаа. Би бас ер нь тийм ёо шоудах клуб орох ерөнхийдөө маш дургу. Ерөнхийдөө миний төрлийн интроверт хүмүүс чинь 2-3 хүмүүстэйгээ ингээ ярилцаад суух дуртай. Одоо хоол идэнгээ ч юм уу те. Гүн яриа өрнүүлэх, аялах, ном унших тийм төрлийн учраас яг тэрнээсээ одоо юу хэрэгцээг авч. Энэ ер нь олон чанаруудаараа золоо тэр маш адилхан байгаа. Тэгээд ер нь анханасаа клик хийж бас нэлээ дотн найзууд болсон. Тэгээд хамт аял маяллаар бас алкоголгүй аял маяллаа. Тэр аялалтаа байсан тий. Мэддэг дээ. Тий. Би утсаа тэнцэнэ хайж маяа хамт бид эдний утсыг олж байна.
Тэгээд анх бас 22 онд анх яг миний подкастт орж яхад илүү туранхай байсан Тийм, тийм. туранхай Тэгээд байсан. гарсан ш бас. Аа. Ерөнхийдөө нэлээд өөр дээрээ бүх талаас нь ажилласан. Одоо хэдийн хэлтэй байна? Одоо 87 юу Таиланд яваад тэгээд ер нь жин нэмсэ. Аа. Таиланд ч ялчгүй нэмд юм байл шүү. Аа. Бид хэдий яг Таиланд байх золоос Таиланд байжсэн байлаа. Тийм үү. Гэтэ чи хэднээс хэдний хооронд байсан? 30-нд Монголоос гараад яг 31-нд билүү Таиланд. 1 сарын Тэнд оноо гарсан шүү дээ. Тийм. 12 сарын 31-нд үү? Тий 12 сарын. Тэгээд 1 сарын 11 2 3 13 дэрсэн. тий. 2-7 Би- онсон гэсэн. Бид хоёрын дараа явсан байна. Аа. Би бол чиний нэг юу сториг Гэтэ яг харчихсан. намайг ирэх үед чи очсон. Аа за тийм байна, тийм байна. Асуусан шүү дээ яг надаас стори үзчихэд. Тий. Аа хамт байж таарсан болос гоё л байсан юм Тий. дээ. Тий. Тэгээд ямар ч байсан одоо ингээд жирийн одоо дундаж хүний нүдээр харахад бол бүр ингээд гэгэр цаантан сууж штэ. Алкогол хэрэглэхгүй, жимд нь, фитнес нь, бизнес хийн, сэтгэл засал, сэтгэл зүй өөрийнхөө дээр ажиллана. Тэгэхээр одоо энэ процесс эхлүүлэх гэж байгаа хүнд юунаас эхлэх зөвлөх вэ? Энэ подкастыг сонсноос эхлүүл. Хаа тийхгүй юу? Тэгээд subscribe дараад бүр супер явна. Гэтэ юу яах юм бэлээ? Борлуулалтын ном уншингууд нь хамгийн амархан борлуулалт хизээ явагддаг вэ? Гэгтчин сангийн асуудал гараад ус аллаа. Тэ? Чи ерөөсөө мөнгө бодохгүй шууд одоо сан техник дуудаж байгаа шүү дээ, тэ? Тэгэхээр дийлэн хүмүүс ерөнхийдөө бол амар тийм цохилт авж иж юу яадаг, өөрчилдөг. Emergency ингээд үүсгэх нь шүү дээ. Тий. Эцсийн мөчөд те яг асуудал үүссэн хойно шийдлийг нь хайж эхэлдэг. Ягаад гэвэл ингээд дийлэн хүмүүс юу яадаг? Эрүүл мэнд дээр чи сая хэлжсэн шүү дээ, нэг сая нэг юуны эрүүл мэндийн шинжилгээ өгсөн. Энэ бол ялангуяа эрэгтэйчүүдийн асуудал. Эмэгтэйчүүд эрчүүдээс 7-8 жилээр илүү удаан амьдардаг. Тэр нь ягаад вэ гэвэл эмэгтэйчүүд Жил болгон шилжүүлэх. шинжилгээнд орно. Тэгэнгүүт нь юу яг нэг эмэгтэйчүүд хоорондоо асуудлуудаа ингээ яриад стрессээ ингээ тайлдаг. Эрэгтэй хүн чинь тэгэл бүрэнтэй өвдлөө асуудал гартлаа ингээл болж ингээл яваал байдаг. Эвдэртэл нь яв. Эвдэртлээ явна. Тэгтэн мөртлөө одоо машина жил болго үзлэгт өгдөг. Тэнгүүд нь өөрийгөө одоо ингээ хаяа явцдаг те. Өвдөхөөс нь өмнө арга хэмжээ аав гэж зөвлөх гээд байна уу? Ер нь өөрөө өөртөөгөө ярилцах. Ер нь бас л нэг дадал болох хэрэгтэй. Ер нь жил болгон шинжилгээ өгөө сурчих л асуудал байгаа юм л да. Энийг идэхдээ өөрийнхөө төлөө гэхээсээ илүү баг үр хөвгтийн төлөө, эхнэрийн төлөө гэдэг ч юм уу. Тэгээ бодчихвол илүү амархан байна. Хүн өөрийнхөө асуудлыг ер нь мэдж байгаа. Тэрийг одоо тодорхой хэмжээгээр ингээд дарсан байгаад байгаа. Дараад байгаа тэрийг одоо нөгөө нэг одоо тоохгүй байгаа, одоо игнор ч юм уу эсвэл нөгөө нэг зүхтаж байгаа. Тэгэхээр нөгөө нэг гал асхаас өмнө яг ажиллах нь зөв. Ер нь өөрийгөө ажиллах. Одоо жишээлбэл юу надад бас өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөлөө одоо эмоцоо илэрхийлэх амар хэцүү байсан. Тэгэнгүүт нь тэрэн дээр ингээд ажиллаж эхлээд бас тодорхой хэмжээнд засаад хүнд одоо сэтгэл зүгээ ингээд би одоо ямар байгаа юм бэ те гунигтай юм уу ямар өнөө тэрэн дээр ингээд ажиллаад ингээд сурж байгаа учраас одоо хөвшил болгож байгаа. Тэгэхээр чиний хувьд юу яасан бэ штт те? Одоо саяных шиг ингэж эвдрэх гэхээсээ илүүтэйгээр одоо тэр хүүхэд байхдаа тэр гоё эрүүл харилцаатай айлд очиж хэдэн сар амьдарч үзээд ингээд эсэргээрээ одоо гоё юмыг харж inspired болж те ингээд урамшиж тэгээд дараа нь тэр найзынхаа хөрмөн дээр очиод бас ингээд хайр дурлал яг хөрмнээр одоо тэр юу гэдгийг хүүхдээ ингэж нас холбох ямар гоё юм бэ гэдгийг бас хараад би бас ингэмээр байна гэдэг ч юм уу inspiration аваад дандаа гоё өөрчлөлтүүдийг ер нь бас гаргаж эхэлсэн гэсэн үг. Тий, тэгээ бас нэг via negativa гэж үүдэг одоо нэг юуны талибын ярьдаг. Бас одоо бүр хамгийн одоо болохгүй муу жишээнүүдийг бас давхар хараад тэгээд за би энэ чиглэл рүү энэ red flag-уудыг ер нь ойлгочлоо. Ингэмээргүй байна шүү гэд бас ингээ ойлгосон. Тэгээд давхар илүү гоё гэгээлэг юм бас хараад энэ рүү тэмүүлэх юм байна. Тий. Нэг ийм сэдв рүү би ормоор санагдаад байна. Түрүүнс хойш боловсрал ярьсных. Боловсролын суурин дээр би бас нэг юмыг байгаа гэж хараад байна. Ерөнхийдөө хүний итгэл үнэмшил.
Одоо за нэг ёсноороо шашин гэж үзэж болно. За тэгээд нөгөө нэг угаасаа Sapiens номон дээр гардаг улс орон гэдэг бол өөрөө шашин тий. Одоо би хүүхдтэй ингээ Лондон амьдарч байхад ярьдаг байсан. Энэ Лондон гэдэг хот чинь өмнө Лондон гэдэг нэртэй байсан. Тэрний өмнө Лондиниум гэдэг нэртэй байсан. Тэрний өмнө бүр ингээд нэр нь байгаачгүй ингээд амьтад амьдардаг байсан. Тэгэхэд ийм зааг үүсгээд бид нэр ингээд явж байна. Тэгэхээр улс орон гэдэг шашин байна. Одоо энэ компани гэдэг шашин байна. Octolern гэдэг жижиг шашин явж байна. Яг тэрний энэ итгэл үнэмшилтээр одоо жишээ манай компани ихний зарчим ёс зүй гэдэг. Тэгэхээр энэ бас боловсролын нэг юм гүн хэсэг байх. Энэ цааш нь бидний түгээх гээд байгаа улс орондоо бас түгээх гээд байгаа нэг хичээгээд байгаа зүйлийн нэг. Тэгэхээр яг тэр тал дээр одоо түрүүн бас хэлсэн тэр гэр бүл чинь тэр болж гэр бүл шашинлаг тийм бизнеслэг. Тэгэхээр гэр бүл болгон ийм байх юм бол бас улс орон супер байх гэж би итгээд байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр ямар шашин итгэж байна? Юунд итгэж байна? Гол яг үндсэн итгэл үнэмшил чи юу вэ? Ер нь хүнд итгэл үнэмшил маш чухал. Одоо энийг юуны амьдралын одоо тэр зарчмууд хүнд хэрэгтэй болдог. Одоо итгэл үнэмшилтэй хүн одоо жишээлбэл чиний 10 хүнтэй таарлаа. Магадгүй 1 2 нь ингээд бүр easy жишээгээр ярьчих. Чи анхны удаа Таиланд руу явлаа. 2 3 таксины жолооч чамайг шулна. Гэхдээ чи шулууллаа гэд хүн болгоныг одоо те луурч ингэж харахгүй. Зүгээр ерөнхийдөө те нэг юм болцлоо гэд өнгөрүүлнэ. Тэгээд ерөнхийдөө итгэл үнэмшилтэй хүн байх юм бол ер нь бол тэр итгэл үнэмшлэрээ амьдрах болно. Бүр нэг цар хүрээ. Одоо ер нь сэтгэхүй гэж хэлж болно. Одоо mindset. Ягаад гэвэл чи боломж хардаг хүн бол хаанч амьдрсан чи боломжууд хараад тэр боломжийг нь ашиглахыг хичээнэ. Түүнээс бол одоо хаанч амьдрсан ингээд те асуудлууд болохгүй байгаа юм хараад байх юм бол чи өөдөлж чадахгүй. Хамгийн боломжтой газар ч хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр identity итгэл үнэмшил хамгийн суур юм тийм шүү дээ. Өөртөө итгэх одоо компани гэдэг бол одоо энэ бол ингээд битээр ярьдаг байхгүй. Манай шашин гэж ярьдаг. Манай зарчмууд бол манай бие манай үндсэн хууль тий үндсэн хууль одоо юу гэж нэрлсэн. Тэгээ энэ зарчмуудаа хувь хүн дээрээ ч гэсэн ингээд ер нь хувь хүнээс л гарсан зүйлүүд байгаа шүү дээ. Хоёр хамтдаа суугаад сайхан байна. Пастор тэр өөрсдөө тэгдэг нэг хоёр номлогч. Энэ компани хоёр пастор. Экзамиг пассалдаг пастор. Тэгээд за зүгээр би яг энэгээр яг юу гэж асуух гэдэг нь ихлээр миний мөрөөдөл Монгол улс тийм гоё орн болох. Эх орноосоо зүхтмааргүй энд байгаа одоо чивтер шиг зүхтж байгаад буцаад ирсэн хүмүүс байна те. Яг хүүхэд байхдаа зүхтсан л та. Тэгтэл хүний нутагт хичнээн одоо чинь нутгийн хүн шиг ярьдаг байсан ч гадны хүн л байгаад идэг штэ бас. Тий, тэр бол яг үнэ. Тий. Тэгэхээр буцаад ирсэн хүний хувьд тэгээд ингээд боловсролыг ингээд одоо хүртэл үргэлжлүүлж эзэмшиж явж байгаа хүний хувьд тэ сэтгэл зүйн боловсрол, бие биелдрийн боловсрол, академик боловсрол бүгднийг л хөгжүүлж байгаа хүний хувьд энэ гүн энэ итгэл үнэмшил энийг яаж бид нар хүмүүст суулгах юм бол доо гэдэг асуултанд хамт хариулцаж оролдож үзээч гэдэг. Би юу гэж харддаг гэвэл хүн өөрөө өөрчилж эхлэнгүүт нь тэрнээс одоо тодорхой хүмүүс нь юу авдаг? Урам аваад өөр дээр ингэ ажиллаж эхэлдэг. Тэгэхээр хүн үлгэрч байх. Хүн өөрөө өөр дээрээ ажиллаад өөрийгөө засч эхлэх юм бол тэр чин одоо тий чамтай одоо 10 20 удаа уулздаг хүмүүс ингэ тараал яан штэ. За энэ хүн ингэчлээ. Ингээ болж штэ. Би бас ингэж бас болох юм байна штэ. Тэгэхээр хүнээс одоо нэг урам авч. Түүнээс бол одоо хүнд за чи ингэстэй тэгстэй гэж хэлж юусоо болохгүй юм бэлээ. Энэ нь бол шав бэлэн болж ижил. Тий, шав бэлэн болж иж багш хэлэн бол. Сайгүй байгаа шүү дээ тий. Шав бэлэн бол багш гараад ирдэг. Тэгээ бас нэг тийм үг байгаа шүү дээ. Who you are shout so loudly I cannot hear what you're saying гэдэг. Хинбэ гэдэг чинь дэндүүжин хашгирч байгаа болохоор хэлж байгаа үг чинь сонсогдохгүй байна гэдэг. Тэгэхээр өөрөө яг л үлгэр жишээ болох. Oxygen маска, хүчил төрөгчийн маска өөрөө зөв төрүүлээ тий. Минимал мөртлөө яг үгийн очны харилт биш үү тий. Одоо жишээ нь би яг энэ дээр ингээ бодит
хэрэгжсэн зүйл гэх юм бол би бол нэг фит хүн биш. Одоо фит хүмүүс яр зайсан 6 булчинтай хүмүүс зөндөө байна. Тэгсэн мөртлөө зүгээр миний туулсан зам одоо би юм номын хүн, нерд хүн гэдэг юм одоо маягаар хүмүүс намайг мэддэг гэх юм уу. Тэгэнгуутаа тэгээд ийм бүдүүн байжгаад одоо ийм зэг дээр ингээд ирээд өөрийнхөө тэр асуудлыг даван туулаад явж байгаа гэдэг үүднээс зөндөө олон хүмүүст ингээд инспирэшн өгсөн юм байлээ. Яг ингээд амьдрал дээр над дээр гарч бариад би бас 30-40 жил хайсан. Өөрийн чинь бичлэгийг 22 онд үзээд гэдэг ч юм уу тий. Тэр надад айгүй гоё санагдсан. Тэгээд яг би тэ улсын аврах фитнес инфлюенсер байх гэхээсээ илүү зүгээр нэг юм номын нөхөр тий. Ийм бүдүүн байжгаад ийм болсон. Яаж даван туулснаа ингээ хуваалцсан гот хүмүүс инспирэшн авдаг юм байна. Илүү их инспирэшн баг магадгүй авдаг юм байна гэж бас ойлгосон. За зоологийн мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл асуулт байна. Энэ амьдралдаа нэг юу энийг л хийчих юмсан гэж байгаа нэг. Одоо юу хүүхдэд гэр бүл хүүхдтэй болонгуудаа хүүхдүүдээ ингээ зөв өсгөөд одоо яг ингээд хайрлаад үүрнээсээ явуулах юмсаа л гэж боддог. Сүүлд ингээ бодонгуудаа нөгөө Европт ч дээрээс нэмээд баруунаас тийм мэдээлэл ирж байгаа. Хүмүүсийн тоо хитэх болж байгаа. Тэ? Одоо нэг юу тэрийг одоо маш хүчтэйгээр одоо ялангуяа одоо барууны орнуудад тэрүүгээр тийм мэдээлэлд хүргэдэг. Би эсрэгээр юу гэж боддгийг гэвэл Монгол хүмүүсийн тоо хэтэрхий бага байгаа. Тэгээд бидний одоо өвөг дээдс олон зуун жил ингээд зовж иж өнөөдрийн биднийг ингээ бий болгосон. Тэгэнгүүт нь бидний одоо өвөг дээдсийнхаа өмнө хамгийн том хариуцлага хүлээс нь үүргэн нь юу гэвэл өөр хүүхдтэй болон одоо өөр хүүхдтэй тэг хайрлаа зөв хүмүүжүүлээд үлдээх нь ерөнхийдөө хамгийн том үнцэнтэй зүйл юм байна шүү дээ. Тий. Санал нэг байна. Би бас яг ингээд нэг Европт яасан үний үед яг нэг энэ замыг туулаад хүүхдгүүч байсан яадаг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү нэг юм биологийн хүүхд үлдээхгүйсэн ч гэсэн би багшлаад ингээд олон хүүхдүүдэд ингээд шав маягаар юм эцэг их шиг юм харилцаа үүсгэсэн чи яах вэ гэдэг ч юм. Тиймэрхүү бодлууд бас ингээд орж ирдэг байсан. Тэгээд ингээд хүүхд гаргахад ингээд нэг юм одоо айгаад исэн юм. Би суга аав байхаас айсан юм шиг байна. Эсвэл ингээд нөгөө нэг хүүхдтэй цаг зарцуулж чадахгүй ч юм. Эсвэл ингээд ээжээс нь салцдаг ч юм уу. Тэг ингээд бүр ингээд зүгээр л генэ үлдээхийн төлөө нэг юм хүүхдийг гаргаж ирээ. Тэгээ тэр хүүхдээ ингээд зовлонд учруулахаас айж исэн юм шиг байна. Яг үндэ бол. Тэгээд дараа нь хүүхд гаргах гэдэг чинь ямар жинхэнэ чухал бөгөөд гоё. Тэгээд ёстой нөгөө үг дээдстэй хүлээсэн үүрэг юм байна гэдгийг би бүр яг сүултээ ингээд улам ухаараад төрлөختний ер нь бол төвөрөд молдих гэдэг чинь тэгээд бүр ингээд дефолт үүрэг шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас нэг ингээд сүүлийн үед Роберт Сапольскигийн behavioral science-ийн одоо профессорын одоо sexuality дээр нэг юм уншаад competitive төрөл pair bonding төрөл гэдэг эргэж амьтдыг ер нь хуваарлаад байгаа байхгүй. Тэрийг нь би өөр нэршил өгж эхэлсэн өөрөө дотроо. Нэг нь quality төрлийн, нөгөөт нь quantity төрлийн гэдэг хуваалцчих. Тэгэхээр эрчүүд нэг бол quantity руу явдаг буюу хүүхдийн тоог олон болох хідэн ээжээс хамаагүй. Тэгээд чанар дээр ажиллах нь хамаагүй. Лотерей горох гэсэн үг тийм. Нөгөөт нь болохоор quantity quality-гаар чанартай нэг хүүхд юм уу, чанартай 2 3 хүүхд юм. Цөөхөн нэг ээжээс хідэн чанартай хүүхд гаргаж ирээ тэрэн дээр ингээд инвестмент хөрөнгө оруулалт өөрийнхөө сэтгэл хайр хөрөнгө юу гэм бүх хөрөнгө оруулалтыг тийш нь оруулаад чанартай хүүхд үйлдвэрлэх гэдэг энэ хоёр спектрум байгаад байгаа. Тэгэнгუთ би за энэ чанартай тал руу юм байна гэдэг өөрийгөө ерөнхийдөө тодорхойлцоод байгаад байгаа. Тэгээд зоолог бас тэгж харж байна зүг. Тий, одоо юуны тэр тоон дээр бол хамгийн экстрим жишээ бол Голландын ир байдаг. Тэгээд юуны үрийн шингэний банкнд бүр 1000 хэдэн зуун хүүхдийн одоо эцэг нь зүгээр нөгөө нэг үрийн шингэнээ хандуулаад
Хадгалаад тий. Тэгээ миний бас ингээ харж байгаагаар яг өргөлтэй төстэй ер нь бол одоо чанар. Яг тэгвэл нэг юу хүүхдээ яг хүүхдээр ингээ өөрөө нь хайрлаад халамжлаад тэгээ аюулгүй байдлыг ингээ мэдрүүлээд тэгэд одоо юу амьдралд тулуулмаар байгаа байхгүй юу? Дэмжиж өөрөө одоо энэ травматай ингэж тэрийг идгэх гэж зөндөө тэмцсэн хүний хувьд зовлон ер нь мэдээд хүүхдтэй тэрийг өгөхгүй тул бас хичээх мэдрэмж орж ирдэг байхгүй тий. Яг хүүхдэд юу хэрэгтэй вэ гэвэл одоо эцэг эхээс одоо тий инэрэнгүү хайр, аюулгүй байдал мэдрэх тэгэнгүүт нь бас одоо аав ээжтэй итгэж байгаа учраас аав ээжтэйгээ ингээ юм хуваалцаж байгаа штэ. Зөндөө олон асуудлууд бий гэвэл хүүхэд нь эцэг эхээс одоо айдаг ч юм уу эсвэл янз бүрийн тийм нэг айцтай байгаа учраас аав ээжтэй бүх юм хэлэхгүй байх тохиолдлууд байгаа. Тэг хэлэхгүй байхаар нь янз бүрийн нэг асуудлууд гарах магадaltaй байхгүй юу? Тийм болохоор одоо чинь би ингээд 10 сартай энэ хүүхэд гэрт минь байна. Энэ хүүхдэд би ингээд загинмаар үе ч юм уу тий. Ингээд дургу өрмөр үе ч юм уу ингээд гаргаж штэ ингээд сахилга гутаад. Тэнгуут нь ингээд би ингээд гашгарчих ч юм уу загинмаар ингээд импульс салт мэдэрнэ. Тэнгуутаа би тэргээ байрна. Тэгээ оронд нь энэ хүн надаас айдас мэдрэх ёсгүй. Наад өөртөө ихтэй байдлыг би тултал нүсхийн тулд ямар ч аюулгүй мэдрэмж эхний ядаж 4 жилд нь өгчээ. Дараа нь илүү ухамсар суугаад ирэхлээр нь би жоохон дисциплин сахилга баг багаар танилцуулна. Гэхдээ эхний яг энэ суур үед нь зүгээр ямар ч аюулгүй хорвоо ямар ч аюулгүй юм шиг тийм мэдрэмжийг өгчээ гэж бас ухамсараар тийм өсөж байгаа бас. Монголд одоо дутагтаад байгаа зүйл нь яг юу вэ? Одоо ирчүүдээ одоо хайрлах. Тэгэнгүүт нь одоо бид нар ганц би эцэг ихтэй өссөн зөндөө олон одоо хүүхдүүд бидний үеийн залуучууд болсон байгаа. Тэд нар одоо гэр бүл гэж юу вэ? Тэгээ эцэг хүн ямар байдгийг одоо мэдгүй учраас одоо нэг алдаанууд автах магадaltaй байгаад байгаа. Магадлал. Гэхдээ бас хүн өөрөө бас эхний супер аав нь байж болно шүү дээ. Болно. Одоо нэг юу эрэгтэйчүүд нэг асуудал болонгууд нь одоо нэг бааранд одоо арх унгуудаа одоо зовлонгоо ярих тэгмээрг байгаа хгүй юу? Ер нь бол тэрийг одоо багасмаар байгаа. Хаана ярих уу? Зовлонгоо. Подкаст. Ирүүл дээр камер тавьж байгаа гэдэг шиг. Юунд Европт бас нэг тийм гоё соёл үүссэн байгаа. Тэр нь одоо ирчүүдийн тойрог. Өөрөөр хэлбэл ирчүүд хоорондоо ингээд 7 хоног ч юм уу нэг удаа ингээд уулзсангуудаа одоо өөрийнхөө ингээд асуудлуудаа ингээд шүмжгүүгээр ингээд хуваалцдаг. Тэгээ тэр соёл надад амар ер нь таалагдж байгаа. Ягаад гэвэл хүн болгонд асуудлууд байгаа. Тэгэнгүүт нь тэрнийхэн талаар яг ирчүүд хоорондоо гоё ингээд эмэгтэйчүүд одоо гоо сайхан орохтой хүмүүс сэлгэнэгтэй хоорондоо гоё ингээд яриад байдаг шүү дээ тий. Давхар терапи аваад тэрэн шиг одоо эрэгтэйчүүд одоо байгальд гараад ч юм уу ингээ гоё эрэгтэй одоо юуны морь унах ч юм уу эсвэл ямар нэгэн одоо ан ийхтэй ч юм уу эсвэл одоо загсанд явдаг ч юм уу. Энэ хобби тэр зан үйл айгүй чухал юм шүү. Яг үндэ яг тим юмны бас мэдлэг энэ төр дутуул байна л да. Уг нь бол би бол ууланд алхах дуртай ингээд орил мөрөлтэй ингээд найзтайгаа ч юм уу тийм. Ууланд бол яг жинхэнэ терапи явдаг байхгүй юу? Нэг хоорондоо ингээд хамаг зовлонгоо яриад тий. Тэнгүүд тэр чинь ингээд яг байгальд модон донд явахаар чи ингээд хүний бүх гормонууд ингээд гоё тэнцвэржээл тий. Тэгээд ийм тэгээ нар мар хараад шал өөр штэ. Илүү байгальтай ойрхон байх хэрэгтэй. Тэгээд найз нөхдөөрөө гоё ан авд өгдөг ч юм уу. Загсанд явдаг ч юм уу тий. Би бас яг арихгүй явах хэрэгтэй тий. Аригтай очихаар л тэгээд зодон зохион болол өрсөж байгаа л. Тий, одоо ерөнхийдөө эрэгтэйчүүд бүртээ нэг 0-7 уусныхаа дараа амбаа би чалсан. Ингийн оронд яг эрүүл байхдаа яг
За миний найз нь чамд үнэхээр баярлдаг шүү. Чи миний амьдралд байгаа тул би тэ миний амьдрал амар үнцэн оруулж байна. Ийм зөрөгтэй баймар гоо. Зөрөгтэй баймаар байгаа. Тий. Энийг бол яалтчгүй уриалмаар байгаа. Энэ яг суур бас нэг нийгмийн ч юм уу те улс орны нэг юм суур гэр бүлийн бас эр хүн иймэрхүү зөрөгтэй байх гэдэг бол бас их суур асуудал. Маш Зориг гэхэр ч одоо нэг тийм зодон ихийг бол хэлэхгүй байгаа шүү дээ. Уг нь бол нэг дотор хэлмээр байгаа маа хаач хэлцдэг тий. Одоо манайхан амар хулчгаар байгаа байхгүй ер нь бол. Ингээд юм үнэхээр болохгүй зүйлийг хараад төвчээл ингээл амандаа өглөөл фэйсбүүкээр ширлэл ингээл байгаад байгаа байхгүй. Энэ бол үнэндээ бол зориггүй байгаа энэ шинж байгаа даа. Эр хүний зориг бол арай өөр зүйл, арай өөрөөр зөв ойлгох хэрэгтэй байх тий. Тэгвэл нөгөө талаасаа бас шүү дээ те. Нөгөө нэг тэр зориг нь буруу талаасаа явчихдаг те. Нэг хамаагүй юмыг ингээд хилэнгүүтээ би зоригтой учраас би нэг ингэ хэлж байгаа юм аа. Яг нэг юм суур зарчмыг тий тэрнийхээ төлөө үндсэн юм хамгаалахыг л хэлж байгаа шүү дээ. Үндсэн зарчмаа хамгаалахыг л ер нь зориг гэдэг байгаа шүү дээ. Тий одоо ярих нь хүртэл тий одоо жишээ нь түрүүн өөрсдийнхөө ингээл бүгдээрээ асуудлыг ингээл ярих. Эн чин цаанаа би ингэснээрээ надад ч сайн өөр хин нэгэнд ч магадгүй хэрэгтэй гэдэг ч юм уу тий тэр байдлаар зориг гаргаж байгаа. Энэ намайг юу бодчих бол тэрэнд хүмүүс их ачлал. Тийм. Гэхдээ одоо жишээлбэл би өнөөдөр подкастн дээр те гой юмнууд яриад тэгэл ингэх байх болсон хайтаж би тэгээгүй яагаад гэвэл нэгдүгээрт одоо юу оргил битээр найзууд дээрээс нь надад энд нэг аюулгүй орчин мэдэрч байгаа тэг дээрээс мэд юу итгэл байгаа учраас те ингээ гой чөлөөтэй ярьж байгаад бас баярлж байна. Айгуу гой тухта гүнзгий яриад бол шүү дээ. За ингээд подкаста энэ хүргээд өндөрлөе. Тэгээд ирээд чөлөөтэй гоё зөрөгтэй ярьсанд баярлалаа. Залуудаа. Тэгээд сайхан яриа боллоо тий. Тийм чамд асуугааг үлдсэн ч юм уу тийм асуулт байхгүй шүү дээ. Баггүй шүү дээ тий. Баггүй шүү дээ. Тоёрта бас подкастэнд өрсөнд маш их баярлалаа. Тэгээд надад бас амар гоё тухтай байлаа. Тэгээд хоёрын бас ажил үйлд амжилт төсөө. Тэгээд ер нь ингээд гоё ирчүүд хоорондоо бие биенийхэн гоё дэмжиж тэгээд яг нэг тийм тэ одоо 10 20 жил гэрэлсэн ах нар ганц би одоо дүүнэртэй зөвлөгөө өгөх юм уу те. Эсвэл бизнесийн ч юм уу эсвэл амьдралын илүү туршлагатай ах нар дүүнэртэйгээ ингээ хуваалцаад ингээ тийм юмас үүсвэ гэж юу нүсдэг. Ер нь ялангуяа эр хүнд менторшип гэдэг юм бүр нэн чухал. Хүн уусаа өсвөр наснд очоод те яг ааваасаа өөр хүнээс ч юм уу те ингээ уусаа ингээ хайж эхэлдэг. Тэр угаасаа байгалийн инстинктээр байгалийн инстинкт. Жохон ахмах ч юм уу тийм хүнээс үлгэрч явах гэдэг. Тийм юм гэж бодсон. Одоо жишээ нь идэж ямаараа бол би бас юу ямар байгаа. Одоо нэг юу мах яаж янзлахыг сурмаар байгаа. Тэгэхээр яг энэ бүх мэдлэг одоо ингээд хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй да. Тийм би бас сурмаар байна. Тий. Тэгээд тий ер нь Монгол ир хүн байх хэрэгтэй тиймэрхүү зүйлсийг яалтчгүй сурмаар байгаа. Тэр чинь ингээ бүр нэг юм ДНК-ны бүр нэг 70 ухамсарын нэг юм өөртөө ихтэй байдал бүх юмд нөлөөлөхөр юмнууд байгаа байхгүй. Би бол маха мундаг ивживэл ингээ өөртөө ямар гоё мэдрэмж авах бол тий. YouTube харж байгаа л ивдчихсэн шүү дээ. Тэгээ ямар бахархалтай сууж байна харж байна. Тийм байна. Хоёр ахын дөө. Манайд ирж мах ивдэд сураач ирээ. Маш зөв зүйлийг уриаллаа. Подкастын маань ивент итгэгч гэж бас байгаа. Тэр болохоор Octolearn. Окей. Энэ удаагийн болон бүх подкастын ивент итгэгч бид хоёр өөрөө. Тэгээд Octolearn-ийн маань ап удахгүй гарна. Апа татаад сайхан үнэгүй болон маш хямдхан төлбөртэйгээр хийлээ сураарай. Тэгээ удахгүй бас энэ жилдээ ерөнхий боловсролын сургууль байгуулна. Тэрэндээ хүүхдүүдээ өгөөрэй. Тэгээд бүгднийг хийгээрэй гэж. Төлбөрөө боловсролын сургуулийн талаар чам жоохон яриад өгчихөө. За тэгье. За би бол ер нь сүүлийн 3 4 жил тэрнээс ч өмнө ер нь яг сургалтын төвийн захирал мэрлгээд аль 2010 оноос хойш боловсролын салбарт ажиллаж байгаа юм. Тэгээд ер нь ингээд
энэ хугацаанд ингээд ойлгосон юм. За манай сургууль компани өрөө бол одоо сургалтын төвийн өрөө байна. Дадлыг бүтээгээд зөв дадлыг. Зөв дадалтай одоо иргэн бол ерөн зөв хүн байчих юм байна. Хамгийн сайн боловсролтой юм байна. Тэр бакалавр бол дараагийн асуудал Тийм. байхгүй. Тий. Тэгээд оргил маань бас ингээ англид бас сургууль төгсөж ирээд английн одоо бас боловсролын системийг ингээд боловсролын одоо даваа талыг тань оргилоор харж олон жишээ нь одоо ийм олон хэлээр чинь чи ч гэсэн ингээ Европт ингээд 4-5 хэлээр ингээд ус ярьдаг гэж байгаа байхгүй. Тэгвэл энэ бас ийм хаач ингээд айгүй гоё үнэлэгдэхүйс дэлхийн хаач үнэлэгдэхүйс тийм боловсролыг эзэмссэн байгаа байхгүй. Тэгээ энэ ингээд бит хоёр нэг юм суут ухаантай да биш зүгээр ингээд хүн болгон хийж болох зүйл гэж бол итгэж байгаа шүү дээ. Тийм. Одоо миний нэг амьдралын хэм маяг маань бас энийг бий болсон. Ягаад гэвэл би 3 дахь пошт очсон учраас одоо яг тийм шин тарих байгаа учраас пош хэлийг ингээд одоо унган хэл маань болсон. Тэгэнгүүт нь англи герман хэл хоёрыг Польш багш нар зааж өгч байгаа шүү дээ. Польш багш нар зааж өгсөн. Систем нь тий. Тэгэнгүүт нь дараа нь германд их сургууль сурж байгаа учраас шаардлагад нь одоо их сургуулаа бакалавра төгсөж явах үедээ герман хэлний шалгалт өгөх ёстой. Тийм учраас тэр өгдлөөр л одоо хэлний мэдлэг ингээд бүрдүүлж өгсөн. Тэгсэн мөртлөө одоо ингэх гээд байгаа юм битээр. Английн одоо боловсролын системийн одоо сайн зүйлүүдийг нь аваад тэгээд бас энэ Монгол одоо философийн одоо гой зүйлүүд зөндөө байгаа байхгүй юу? Одоо ингээл гадны барууны философиуд судлаад барууны одоо тэр шинжлэх ухаан юу гэдгийг нээлтүүд ингээд бүгд л ер нь ингээд Монгол соёл юу руу ингээд давхцсан юмнууд айгүй их байдэн штэ. Жишээ нь тэр бие биелгээ ямар гоё юу, бүхний барилдан ямар гоё юу. Энэ зүйлүүдийг бас ингээд уламжлалыг хадгалсан тий Монгол ёс заншлаа одоо бас мэддэг. Монгол хүн чинь хаана гадаад очиод яаж юник болох вэ гэхээр би Монголоос ирсэн гэдгээрээ л юник болох байхгүй юу? Тийм. Маш цөөхөл учраас тий. Тэнгүүд нь тойроо санал нийлж байгаа ерөнхий боловсролын систем бол Монголд ч гэлтгүй хоцрогдсон байгаа. Тэгээд ялангуяа энэ хиймэл оюун ухааны эрэнд бол одоо юу цоошин цаг үе ирж байгаа. Тийм учраас яг ерөнхий суур маш хэрэгтэй болж байгаа. Одоо жишээлбэл юуны Александр Македон эсвэл одоо яг юуны Европын юуны Ромын гүрний үед яг суур мэдл чадвар өгдөг байсан. Тэр нь юу вэ гэвэл одоо мэтгэлцэх, уран илтгэх, тэгэнгүүт нь бас одоо нухацтай сэтгэхүй. The critical thinking. Тэгээ энэ суур чадваруудтай хүн бол ер нь бол хаанч газардахгүй. Яг л тийм иргэнийг л бүтээх гээд харин тийм үз тарандаа одоо. Тийм учраас одоо жишээ нь сэтгэл зүйн мэдлэгтэй, санхүүгийн мэдлэгтэй. Ягаад гэвэл хүн ямар ч мэрэгчлээ байсан мөнгөтэй харьцан тарих байгаа. Тэгээд ийм суур одоо бие бялдар сайтай. Тийм. Ийм зөв дадалтай ёс чигтэй. Тэгээд хэл усны мэдлэг сайтай. Хүндэлждэг. Монголд бол тэр ёс айгүй гоё шүү дээ. Анд нөхдөд хүндлэх, ах дүүсээ хүндлэх ёс чинь айгүй гоё ёс واخгүй. Тийм. Одоо энэ бүлийн янз бүрийн гарч байгаа асуудлууд тэр зүйлүүд бас хаягдснаас болж байгаа хэрэг гэж би бодод идэв. За ингээд бүр норчлоо. Подкастад басгая. Ийм сургууль байгуулах гэж хичээж байгаа. Санаж явахад бүтэндээ. Хийж явахад оо. Хийж явахад амжилттай хийгээд эхэлсэн л явж лаа л да ажиллаа. За баярлаа. Дараа явуулцлаа баяр та. За ингээд үүнээс хойш яриага цагнаад. Одоо шууд бие бариад. Одоо шууд бие барьж эхэлнэ. Одоо амар ухаантай болно. Амар ухаантай гэснээс би бүрийн ухаантай болох гээд өнөө өглөө 9 түүхтэйгээ креатин 2 скуп уучаад гарч ирсэн байгаа. Сүүлийн үеийн судалгаан дээр тархинд маш сайн гэдэг байгаа шүү дээ. Тийм. Нойргуудлын эффектийг хүртэл бууруулдаг гэдэг. Тэгээ нэг юу креатиник чинь хүн болгоно хэрэглэх ёстой эрэгтэй, эмэгтэй, насны зөрөөгүй. Тэгэнгүүт нь бас нэг 5 г өдөрт тавьцаа. Тэрнээс дээш ч гэсэн ерөнхийдөө хэрэглүүл зүгээр юм байлаа. Хаашаа очиж яаж үйлчлдэг бодсон ер нь бүх эсий чинь булчингийн эс, тархины эсий чинь одоо hydrated болгоно гэсэн үг байхгүй юу? Ус шингэн хүлээж авах гэсэн үг. Хатангарчлалыг одоо байхгүй болгоно гэсэн үг байхгүй юу? Илүү тийм шингээх чадварыг нэмэгдүүлэх юм тий. Тэгээд хар маханд, одоо улаан маханд яг хойно өхөр маш их хэмжээгээр креатин байдаг. Тэгэхээр их хэмжээгээр хар мах, одоо улаан мах иддэг хүмүүс бол креатинийг аль хэдийн авдаг байгаа байхгүй.
Тийм болохоор vegan, vegetarian нөхдүүдэд бол бүр ирэх хэрэгтэй. Өчтөр бүтэн биеийн шинжилгээ өглөө. За. Бүх ор давтрын маркер тэгээд элэг зүс бөөр ясны тэгээд энэ кортизол, тестостерон Жилдээ нэг их чухал. би ер нь баг анх удаа тэгж өгч үзлээ. Энэ одооноос жоохон биедээ анхаарахгүй бол жоохон эффектүүд мэдрэгдэж эхлэв. Сая би нэг яг нэг подкаст орохоос өмнө нэг жиргээ уншлаа. Хүн 44 тийгээд 60 нас дээр огцон одоо хөгшөрдөг гинэ. Оо за 44 44. сони тий. Яг нэг тоо байд юм тий. Тэр зүгээр нэг жиргээ байсан учраас ер нь одоо баримтын зүгээр надад амар сонирхолтой санагдсан. Тэгээс ингээ зарим хүмүүст ингээ уулзсангуудаа огцон хөгшрөлт мэдрэгддэг те. Гин төгшөрцөн байдаг шүү дээ. Миний бодлоор зүгээр л өөртөө арчаатай байвал тэгэл айг бах тий. Холливуудын мондог одоо чинь Том Круз мөрөзийг харахаар л ёо илгш шатдаг шүү дээ. Гэтэ тэд нар чинь нэгдүгээрт цэвэр байглаасаа гадна сүүлийн үед чинь одоо пептид гэж их ярьж байгаа. За. Одоо юуны тодорхой кинонд дүр бүтээхэд те булчингийн одоо жишээлбэл Том Круз адал явдалтай кинонд дүр бүтээж байгаа учраас тэгээд тэнцэн одоо булчинлаг харагдах ёстой. Тэгэнгүүт нь тэр булчинлаг байдлыг нь бас дэмжиж өгөх бодис хэрэгэлдэг. Тариад ирдэг бах тий. Харин тэрийг нь одоо олж мэдмээр л байна л да. Тэр тестостерон тард юм шүү. Одоо юуны хүний өсөлтийн гормон тэгэнгүүт нь юуны одоо бас 30 наснаас ахуулаад эрэгтэй хүний тестостерон нь одоо жилийн 1% ингээд буурдаг. Тэгэхээр ерөнхийдөө 37 тестостеронтой хүнтэй сууж байгаа юм ба штэ. Өчигдөр бас эрэгтэйчүүдийн эмчид үзүүлээд ингээ яхаа махад харуулаад бас зөвлөгөө авал. Тэгээд нэг жоох асуудал байна. Түрүү булчиргаад. Тэгсэн чинь тестостерон ингээд би өөрийгөө дүрлэгийн өндөр гэж боддог гэжсэн шүү дээ. Тэгсэн бас ингэдэм тестостерон чинь ингээ хуурдаг юм байна шүү дээ. Эстроген болоод хуурчдаг юм байна. Тэгдэг шүү дээ. Тий, эсвэл булчин болно. Уг нь бол булчин болгох нь амар ухаалаг байгаа байхгүй. Тэгээ инсулин өндөр байвал ер нь тэр чинь эстрожен болж хуурна шүү дээ. Тэгээ нэг юуны Элон Маскын мань хүний зургийг юун дээр завин дээр одоо шорттой зураг байдаг. Тэгээ тэр нь юу вэ гэвэл одоо тестостерон одоо шахуулангуудаа тэгэнгүүт нь тэр эстрогеныг бас одоо нэг химлэр одоо багасгах тийм блокер хэрэгэлдэг шүү дээ. Тий ашиглангууд нь биеийн нэг тийм сонин хэлбэртэй болчдөг гэж жиргээ уншсан.